Сайн мэцэн хүмүүс үзэгчтэй. Тэгээд даваа гаргийн мэндийг та бүхэнд өргөн шинэ 7 өдрийн мэндийг. Тэгээд энэ биток та бүхэнд хүрэх цагтаа хүрч байна. За мэдээж хэрэг. Өнөөдөр бас бидний манай зочин инх хоёр маань энэ битокийн 6 дахь тоглогч мөн ирсэн байгаа. Баясаа маань. Оо манай ах ч. Баясаа маань аялын тоглолтоор явж байгаа. Хаашаа явцیں۔ BCL-ээр хүлгүүдтэй хамт явсан байгаа. Баясаа юу? Тэ. Ямар муу хайртай баясаа юу. Арай өөр тийш явсан юм шиг яриад байгаа. Гоё юм руу явсан шүү. За тэгээд баярлалаа хоёртаа. Тэгээд энэ битокийн бас энэ өдрөд бас 6 дахь тоглогчоор оролцож байгаа. Тэгээд энэ битокийн ерөнхий хэлж мэдээж хэрэг электрон барааны хэлбэр PC мод байгаа. Та бүхэн PC модоос бүх төрлийн электрон бараануудыг за мөн дээрэс нь бүх төрлийн гар утаснуудыг ямарч өөрчлөгаагүй лизингээр авах боломжтой электрон бараг зөвхөн PC мод сонгороо шилмээрээ мөн нэвтрүүлгийн хэмэтгэгч илүү тэмүүл Pepsi брэнд байгаа гэдэг хэлхийд татсан. За тэгээд үнэхээр маш гоё 7 хоногуд болж байна. Ер нь бид чинь ингээд дүүтгэд яваад нэгтгэд яваад ерөөсөө нэг хоорондоо 3-4 хоногийн зайтай ч гэсэн бид ярих маш их ягаад гэвэл өдөр болгон плей-офф ихний шатны тоглолтууд явж байгаа. Бүх тоглолтууд үзсэн юм байна тийм. За бид нар ер нь хамгийн гоё тоглолтоос энэ цувралыг нэг анх хэлэхэд энэ цувралууд одоо нийт бүх тоглолтоос хамгийн гоё цувралыг NBA-ийн зүгээс бүр таашгүй тоглолт цувралыг Denver Clippers гэж ярьсан. Яатчгүй тийм болж байна тийм ээ. Тэгээ энийг үзье гэж бодож байна. За Clippers талбай дээр 2-1-ээр ихтүүлээд одоо 4 тоглолтыг тийм ээ 2-1 гэж давуу тал үзсэн. Кавай. Йоо. Ер нь Кавай Леонард яг Торонтод байсан шигээ бүрэн идэгчээд байгаа тийм. Яг сони тоглолтыг харуулж байгаа байхгүй. Ерөнхийдөө айц байхгүй болсон байна гэдэг чинь гэмтэн бүрэн идэгсэн гэсэн үг шүү дээ. Өсөрч тоглоцсон хөцтэй. Тэр үйлдэлүүдийг хийхэд ямар ч зөөр байх. За энэ бол за тэр. Энэ ингээ хаардан гар цогцсон юм биш үү? Энэ бол энгийн тохиолдлууд энэ бол шууд хөөгдөх зүг биш үү тийм. Өдөрлийн гэх нь өдөрлийн тоглолт байсан бол хөөгдөх юм байсан. Тэгэхээр тэгээгүй. Энэ Чэжрүү Браун ч гэсэн Чэжрүү зогцсон юм байсан. Тийм. Тэгэхээр энийг үзээд бас нэг юм ийм. ер нь Йокич ч гэсэн ирээд шууд яасан. Тэр арай. Сая зогчож байгаа үсэг. Төхөөгүй төлсөн. Ер нь хаардан бол тэр энэ үйлдэлүүд одоо хөөгдөх үйлдэл байсан шүү дээ. Өдөрлийн тоглолт байсан бол. Тэр шүүгчдэр үрхэ мундаг байсан гэдэг хэлэхтэй. Тэр Гордон бол ер нь хаардантай хоёулаа хөгдөчихөө л гэж юм уу те. Бүр ностой асуудал гараагүй байгаа учраас ер нь тоглогчдыг тоглоулах те. Өөрсдөө нь тоглолтыг шийдэх гэж тийм шүү дээ. Яг зөв. Тэр чинь шүүгчдэр тоглолтын хувь заяанд нөлөөлөхгүйгээр айгүй инженеэр тайлбар хийсэн шүү дээ. Ямар нэгэн тийм цохих үйлдэл гараагүй учраас бүгдэнд техник алдаагүй тоглолтыг үргэлжлүүлнэ гэсэн тийм тайлбар өгсөн. Манад яг юм байдгүй. Манад их эсрэг шүү дээ. Яг хамгийн сайн тоглож яваад байхгүй болгоод сурлыг эргүүлээ ичиж авч байна. Тэгээ шүүгчдэр жоохон юутай тал байгаа санагддаг шүү. Яг өөрчлөлт тоглолт байна. Сурцсан зөндөө байгаа. Одоо ингээ хөөгдчих шүү дээ ингэж хэрэг. Боолмоос. За тэгээд энэ Кавай идэхээс гадна энэ хөөгдчихлээ шүү дээ. Ивица зүв бац ерөөсө баг оргил үе дээр байна те. Оргил. Яг ид үе. Prime time. Одоо ийм зүв бац өмнө аль ч жилд байгаагүй шүү. Энэ хамгийн оргил дээ. Одоо ингээд энэ жилийн за энэ тоглолтоо ихэл тайм ярьчих тий. Төгсгөлийн мөч рүү оноо тэнцүү байх үед итгэмээргүй шийдэлтийг Йокич оруулсан. Нэмээд алдаа нэгсэн. За Денвер 2 оноо илүү явж байгаа. Энэ дээр бог ёо 100 бац. Тий. За тэгээд тэнцүү алдартай степ байна шүү дээ. Тэнцүү байсан болохоор тэр бас зөрөгтэй шийдсэн байна уу тий. Түүхэн баазар. Яг ч баг яг л энэ бол дойлоор л амжсан юм шүү. Дойл шүү дээ. 0.1 одоо нэг дээр бөмбөг доошлоо яваад байгаа байхгүй тий. Дойлыг дахиад хувааж байгаа хэмжүүлээ хэмжсэн. Бөмбөг ингээд доош явж байгаагаас л харчих уу. Яг саяр руу удагдсан шүүгчд. Бүр ингээд одоо фрейм болгоноор л тийм шүү. Нэг фреймд ч одоо 24. Яг гараас бол гүйцэд гараагүй шүү дээ. Энэ тэгээ нөгөө бөмбөг нь ингээд доошо бүр баг цаграг руу орцсон байгаа даа шүү дээ. Тогтж байгаа болохоор. Тэгтээ өөр өнцгөөс болохоор ингээд гараас нэг бөмбөг нь гарцсан. Шидэж байгаа бол жишээ нь гараас яаж салж байгаа байх. Энэ бол доошо хийж байгаа байхгүй юу? Нөгөө голцоо руугаа бөмбөг нь орцсон. Тэгтээ гар нь бас салаагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ дээр NBA амар өндөр түвшинд байгаа нь харагдсан л да. Бараг байж болох бүхэл өнцөгт камер бичсэн байдаг. Тэндээсээ нэлээ одоо харж байгаа. Тэгээд ингээ 2-2 болцсон. За энэ төр бүдэр ярьцгаа гэж бодож байна. Ер нь тоглолтыг бол ер нь бол сүүлийн юунуудыг харахад бол Clippers бол favorite талтай байсан. Ер нь бол тийм үү. Тэгээд мэдээж хэрэг 2-1-ээр дуусаа илүү явж ирсэн. Талбайдаа тоглож ирсэн тоглолт
Дэнүрийн хожих магадлал. Дэнүр хамгийн том даалгавартаа хэлсэн л дээ. Тийм 4 өдөр бол цуврал 1-1 байсан шүү дээ. Тэгээ 3 дахь тоглолтын бол энэ бие токийн зүгээс сонсолж ярьж амжаагүй 4 дахь тоглолт болсон. 3 дахь тоглолтын дээр болохоор Clippers бүх талаараа илүүрсэн шүү дээ. Эхний цувралын нийт 4 тоглолтын 3 тоглолт нь нэг довтлохооны зөрүүтэйгээр шийдэгдэж байгаа. Түүхэндх бас анхны цуврал болж байгаа. Их л тэнцүү байна гэсэн. Нэгэн довтлохооны зөрүүгээр ингээд 3 тоглолт шийдэгдэж байгаа анхны цуврал. Тэгэхээр энэ чинь өөрөө тийм л өрсөлдөөнтэй тоглолт болоод байна. Ганцхан тэр 3 дахь тоглолтын дээр л илүү байсан юм ба шүү. 3 тоглолтын дээр бол бүр илүү байсан. Нөгөө 3 тоглолт нь болохоор тэнцүү байсан ба шүү. Тэгэхээр чин Clippers нэг 55% таа байгаа гэсэн үг. Ер нь бол ихээрээ бидний асуусан чамаас асууя. Чи ер нь нэг энэ цуврал дээр ер нь аль нь одоо 2-2 шүү дээ. Аль нь дээр нь ер нь байгаа. Би Дэнүрийг хожиж байх гэж бодож байна. Шилтаан. Үгүй тэнд Йокч байгаа. Үнээр Хамгийн тод одоо итгэл хүлээлгэх угаасаа шалтгаан Йокич л доо ялч хөдөлгөөний номер 1 тоглогч байгаа. энэ тоглолтын Гэхдээ нэг юм статистик үзүүлэлттэй нь Йокич эсрэг. Йокич Ивица Зопоцын өдөөс 3-3-аас тотгошоогоо ороод 33 дааясаа товтлсон гинэ. 7-ыг нь оруулжээ. яг энэ зөв боц ер нь товтлуулдгүй маа тий. Амар стат байгаа шүү. байж баг хамгийн сайн Йокичийг сүүлийн 7-8 жил ингэж хамгаалсан төв байгаа юм уу? Нэг эсрэг нэг айсаа дээр. Тэгэд тоглоод 38 он аваад байгаа юм тий. Яг өөр хүмүүсийн өдөөс авч байгаа шүү дээ. Эсвэл шидэлт мэтэл дээр авч байгаа Яг шүү. нөгөө шидэлт мэтэл. Йокчиг нэг Ховард Макки 20 онд нэг ээлжлээд тэгшээ. саад болоод тий. Ингээ ахаар бүх статистик нь ерөнхийдөө маш ойрхон ойролцоо. Тийм байна тий. Арай статистикийг яг 6 5 шүү тий. Дэнүр арай цөөхөн довтлоод нэг шидэлт илүү оруулсан. Гэхдээ бөмбөг алдсан Дэнүр илүү. Угаасаа нэг онооны зөрүү нэг довтлооны зөрүүгээр энэ хоёрын хамгийн сүүлд таардаг чинь 20 он биз дээ. Тэр үед Clippers юуроос авраг авна гэж яригдчихсэн Clippers тий. Лүү Уильямс 6 дахь тоглогч болцсон тий. Монтрес хайрлан ч үлээ тий. Тэгээд бүр ингээд авраг болно ишээ биш. авраг болно гэж ярьдсан мэт их гурвал мурал нийлцсэн. Тийш тий. Кавай ирдсэн, Пол Жорж ирдсэн. Кавай тэг гимт чи тоглоагүй сте. Плейоффын дундуур гимтсэн. Ямар ч гэсэн дуусгаагүй. Кавайг л тоглосон. Тэр жил Clippers-ийг одоо зогсоох баг байна уу л гэж хэлсэн жил шүү дээ. Тийм анх Тэгсэн чинь болоод. Тэгсэн чинь Жамал Мүрэй галзуураад Дэнүр хожсон шүү дээ. тий одоо зөв хэлэх гээд л да за цуул 2-2 болцсон. Бид нараас сухаж байгаа. Тэгсэн маа одоо Дэнүрийн талбайд болцоод шүү. Тэр яг энэ дээр ярих юм чинь одоо яг юу болох вэ? Багууд нь ямар хоёр тактик авч ашиглах бол за хэлсэн чинь маш тэнцүү өсөж байгаа цуул. Нэг хэн тоглооны зөрүүтэй л юмсэн шүү дээ. Дандаа шийдвэрлэх мөч дандаа нэгээс 2 ногоол дуусчих шүү дээ. Дандаа 2 зөрүүтэй дуусчих 3 зурлал нэглэн шүү дээ. Тэр яг энэ тал дээр ярив. Анаас ихлэж бодож байна. Дэнүр дээр одоо чинь чи илүү ярих. Яг нь Дэнүрийг сонгосон чинь шүү дээ. Тийм болохоор Дэнүр дээр ярих баг. За тэгээ Clippers сонгосон хүмүүс Clippers дээр яг тэгээ явчих тгөө. Яг өнөөдрийн үед гэх юм бол яг Йокчийн яг тэр майндсет буюу энэ тоглолтод яаж өөрийгөө тоглоно гэж төлөвлөж орж ирсэн надад үнэхээр таалагдсан. Үнэхээр одоо юу гэдэг заавал хожих хэвээр тоглолтын цуурлыг 2 олох хэвээр гэсэн тим сэтгэл зүйтэй орж ирээд тэр эцсийн шидэлтийг хэдийгээр оруулаагүй ч гэсэн өөртөө маш ихтэйгээр шийдсэн байхгүй юу гэдэг ч юм уу ингээл 38 оноо юу өнөөдөр. Тийм 38. Хариуцлагыг бас өөр дээр хариуцлагыг өөр дээр аваа яг энэ яг ийм үйлдэлийг багийн лидер тоглож шийдэм байна гэдгийг яг өнөөдөр харууллаа тий. Яг тэр 38 онооны бүр 38 оноо 38 болоо хэрэгтэй байлаа шүү дээ. Гэдэг утгаараа ч юм уу тий. За энийг дагаад энэ багийн лидер ийм бахаар багийн бусад тамирчид ч гэсэн энийг дагаж тэр сэтгэл зүйн өндөр хэмжээнд орж ирж чадж байгаа болов гэж бодож байна. Бид нар Порт Жуниорын эхний тоглолтын дээр шүүмжлснээс хойш ерөнхийдөө тоглолтоо болоод бас шилтүүд унгаагаад эхэллээ ч гэдэм иймэрхүү зүйлүүд маш их ажиглагдлаа. Тэгээд хэрвээ Clippers-ээс өөр бог байсан бол энэ зурлал Дэнүр бол хөнгөн хожихороо гэж байна. Яг Clippers-тэй тоглож байгаа энэ зурлал дээр ямар ч байсан аль аль тал нь даалгавраа хийсэн. 2-2 болцсон. Одоо ингэж зурлал шинээр эхэлж байна л гэж харж байна шүү дээ. Би одоо ч гэсэн Дэнүрийг хожно гэдэгт итгэлтэй байгаа. Яг гоо цаашаага хэрвээ явахыгаа дээшээгээ өрсөлдөөнд үзүүл тоглолт үзүүлэхийг хараа их юм бол би Clippers нь хожил илүү дээр юм болол гэж бодож байна. Бид нар гэхдээ ер нь бол 7 тоглолттой цуул үзэх хаа. Энэ бол баг хамгийн өндөр. Тэний болохоор Clippers төгсөн байсан тийм ээ. тэгшээ. Тэгэхээр Clippers-ийн талаар юу их хэвтэй юм? Яг зөвөр хоёр баг хоёулаа хин баг алдаа гаргасан. Хийх гээд байгаа зүйлээ хин гүйцэтгэл сайтай хийсэн л ер нь хожиж байгаа юм шараад байна. Дэнүрийн зүгээс яг харахад нэг стат байна л да. Westbrook тоглоогүй тохиолдолд Дэнүр 8-0 гэсэн амжилттай байгаа маань 8 удаа ялаад нэг ч хожигдоогүй байгаа гэсэн. А нөгөө талаас нас харах юм бол Westbrook-ыг оруулж гарч ирж байгаа их минутын өнгөрөөж байгаа Christian Brown өнөөдөр 19 тоглооны оролдлого хийсэн байна. А 3-аас яг хангалтгүй 7 шидэд нэг ч үлээ одоо маш бага хувьтай шидсэн ч гэсэн тийм 10 доноо тавьсан тийм. Тэр одоо оролдлогоодыг хийгээд байгаа тийм тэр зүйлүүд нь бас Дэнүрийг илүү
одоо гоё болгоод байна л да. Ягаад гэвэл Йокич дээр очиж байгаа тэндээс Йокич задлж байгаа ч юм уу ингээд нэнүрээ хөлбрууд бас аягүй гоё яваад байна гэсэн. Тэгээ ер нь бол нэг тоглооны зөрүүтэй шийдэгдэж байгаа тоглолт учраас хин алдаа гаргахгүй бол ер нь төгсөл хийвэл илүү дээр болж байна. Одоо хоёр тоглолтын Aaron Gordon дээр нэг тоглолтыг алдаад ялгцсан бол магадгүй энэ тоглолтыг өөрөө тохож одоо багтаа авчирч штэ тий. Тэгэхээр нэлээд тийм өндөр төвшний төвлөрлөлтэй хин өндөр төвшин төвлөрсөн хин илүү одоо гүрийснэл ер нь хожих юм зурлаг гэж байна. Хин болохоор инхээр болохоор дэн үлээд штэ. Тийм бол дэн үлээ Йокичээс өөр юу өндөр вэ? Дэн юу их хэвээр юм бол. Ер нь бол Йокич бүгд мэдж байгаа ч хэлэхэд. сая бол Дэнүр ингээд хэрвээ тоглолт сүүлийн баазар байгаагүй бол хожигдох ирэхгүй болох гэж штэ. Тийм. Тэ 3-1 рүү унах гэж штэ. Тэнгүүд тэгсэнгүү үлдчихлээ. Тэгэхээр ингээд энэ бол маш Клиперсийн хувьд харамсалтай юм байхгүй тий. Уг нь бол 3-1 болгочих хэрэгтэй байсан газар дээр. Яг цагт тэнцүүл байсан л да. Цаг сунгаж дахиад тоглох байсан. Цаг сунгах байсан. Тий. Ер нь Тэгээд тэн дээр хин яг энд нөгөө Жамал Мурэй ч юм бол яг нөгөө бүрэн фит биш байгаад байгаа шүү дээ. Яг нөгөө нэг эв ирвэл сав сарвал Жамал Мурэй биш л байгаад л байгаа байхгүй. Тэгэл хөрх юм нэг тэгээ аргалаал те цаана ямар ч зөөр байгаа тоглоол байгаа шүү дээ. Ер нь бол Дэнүрт бол өшөөл нэг одоо шидэгчтэл дутаад байна да. Сул зөндөө гаргаж өгч जैन те Йокич тэр дэргүү давхар хамгаалт очиж जैन. Тэгээд одоо шиддэг хүн их цөөхөн байгаад байна. Браун тэр ч одоо тийм найдвартай шидэгчт биш болох төр. Гэхдээ яг ер нь бол би яг ийм тэнцүү байгаа тохиолдолд бол ихсэр байгаа тийм. Йокичийн талд юм шоу буух болов гэж бодож байна. Тулгай Клипс. Клипсийн талын дагуу 6 тоглолтод. Бүр тэгж үлээ тийм. Одоо тэр бол 7 тоглолтод гэж би өгсөн. За. Одоо бол 6 тоглолтод гэж бодож байна л гэж. Пүү бүр 6 тоглолт сая зүгээр Дэнүр ингээд энэ цувралд гаргаж болох бүхнээ шавцаа одоо бензин дуусцаа одоо өөр нөөцж байхгүй потенциалж байхгүй мөрөө ирүүл байгаа шүү дээ. Мөрөө удирлыг ч гэсэн зүгээр сайн формтой дууссан. Тэгээд энэ цуврал дээр ч гэсэн Йокич хамгийн доктортой хань болж байгаа нь мөрөө байгаа. 20 стейшнгаа авдгаар авч байгаа. Тэгээд мөрийн авж байгаа оноонуудыг харах юм бол бүр үнэхээр итгэмээр хүнд байдлаас авч байгаа. Клипсийн хамгаалт тийм сайн байгаа. Харин мөрөө тулдаа оноо аваад байгаа байхгүй. Йокич дээр бол давхар хамгаалт очихгүй байгаа шүү дээ. Нэг Зубас тулахгүй байсан ч Бен Симс хамгаалж байгаа. Бен Симс бүр ямар гоё хамгаалж байгаа анзаарсан. Бен Симсийн 12 минут 0 оноотой мөртлөө үр дүн 10 он авсан юм шиг байж чадаад байгаа байхгүй. Хамгаалтын шилжилтүүд дээрээ хоцрохгүй байгаа. Багийн хамгаалтыг төгөлдржүүлж байгаа. Тэгээ өөрөө Йокич 3 гаднаас эхлээ хамгаалж байгаа. Йокич ингээд хамгаалт тутлага айл айлн дээр ингээд бүр үнэхээр тэр нэмэлт цаг руу орсон бол жишээ одоо ер нь цуурлын ихний тоглолтыг тооцвол одоо хойштоо нэмэлт цаг ахиж хэрвээ гарвал Клиперс даваа тал байсаар байна. Тэгэхээр илүү ачаал авч илүү ингээд бүхнээ одоо баг NBA финал хүрсэн юм шиг зам туулсан юм шиг ачаал авч байгаа баг Клиперс гэхээс илүү Дэнүр байгаа. Тэгээд дээр нь Зубац 30 минут л тоглоод байгаа байхгүй юу? Асуудал нь. Йокич болохоор 46 минут тоглоод байгаа байхгүй. Тэгэхээр чин Зубац чинь ингээд хамарж агаад гарч ирээд Йокич хамгаалахаар илүү сайн хамгаалах боломж нь ихсээд дөрөвдүгээр үе болох тусам Йокич илүү ингээд ачаал ихтэй амьсгаа өндөртөө чөлөө шидэлтэй хүртэл 70% та шидэж мэдээ. Йокичээс харагддгүй юм харагдаад энэ дандаа ядаргалтай нар бодоо. Би бол ингэж бодож л да. Одоо бол за мэдээж цуврал ахаа шинээр хэлж байна. 2-2 болцсон. Тэгэхээр бол энэ 5 тоглолт бол хамгийн чухал тоглолт нөх энэ цувралын. Тийм ээ. Клипс очих юм шүү дээ давуу талыг ягаад буцаад талбай дээр юу 100 тоглолт хийх болно. А Дэнүр бол заавал очих хэрэгтэй. Тэгж талбай дээр шүү дээ. Талбай дээр болохоор тийм ээ. Тэр энийг үзэх. Надад зүгээр яг илүү бидний юу гэхээр саяны тэр юу үзээд яг түрний шүүтийг нэг ярьсан. Тэрийг бас ярьчих гэж бодсон. Энэ тоглолтын дээр. Тэр яг тэр хэсэг айгуу тийм шүүгчний талаас айгуу гоё харагдсан. Ингийн яг нэрнгэс удирдлагын тоглолт гэсэн тэр зүгээр ямар ч сүлг хөөгдөх юу байхгүй дайраад ингэ орж байгаа. А гэхдээ тэр шүүгшээгээ тэр нэг хувь зайд нь тэр тоглолтын хувь зайд оролцохгүй шүү дээ. Плей-офф болохоор тэгж байгаа байхгүй. Удирдлагын юм хамаагүй. Ямар ч хамаагүй байхгүй. Тэгэнгүүт тэр 6 тоглогч зугуулн зүгээр техникийн алдаа өгөөд 4-ийг хөөчгөр байхгүй уул нөрөг. Тэгэхээр 6-ын зугуулн техникийн алдаа тэр тоглолтыг үргэлжлүүлж байгаа гэдэг нь тэр NBA-гийн тэр лигийн тэр шүүгчдийн тэр мундаг ур чадвар тэдний тэр нөгөө юу байхгүй. Нөгөө ямар ч илүү давуу талыг үүсэхгүй шүү дээ нэг нь. Хардыг аваа хичээл та. Юу яагаад хөөгөө айгу ингээнээр тайлбарлаж байгаа байхгүй хин нэгэнд нь ямар нэгэн байдлаар тэр цохилт хийх ч юм уу одоо эхлүүлэх тийм үйлдэл ерөөсө гарсангүй тий. Гэтэ гаргасан үйлдэл нь үнэхээр буруу учраас бүгдээр нь техникийн алдааг нь өглөө одоо ингэ тоглолтоо үргэлжлүүлээ гэсэн л юм маш богино хугацаанд хэлчихсэн. Би нэг зүгээр яхаа зүгээр миний бодож тэр манай лиг ч юм уу энд бол яг тийм шүүгчний талаас бол ийм зүйлийг ус харах хэрэгтэй гэж би бодсон. Удирдал плей-офф 2. Манайд өөр байдгаа гэдгийг. Удирдал плей-офф бол өөр шүү гэдэг. Плей-офф төр бол аль нэг талд нь тэр нэг хувь цагийг өөрчлөх юм бол манайд гэдэг нь та Монголын дээд лигийн шүүгчдийг хэлээд байгаа юм тий. Одоо миний одоо юу болохгүй. Яг бас энэ чинь сурцах юм байгаа шүү дээ. Мэдээж төгс болно гэж байхгүй. Гэтэ
Энэ аюу гоё юм харуулчих жоох байхгүй юу? Ингэж юм биш үү те? Энэс бахвасаад бодсон. Энэ зүгээр яг баажи миний л гоё бодлоо. Тийм. Ер нь бол маа шүүгчд бол туршлага хуримтлуулах хугацаа хэрэгтэй. Хүн дээдлийг ч гэлтгүү. Доороос нь гарч иж байгаа шүүгчд өөр жижиг тэмцээнүүд шүүгээл явж байгаа. Байдаг шүү дээ. Байдаг шүү дээ. Тэгээд зарим нь бүр гайхтал шүү дээ. Тэр чинь шүүгчийн ингээд сургалтанд суудсан л хүмүүс шүүж байгаа шүү дээ. Тэнгууд эрэхтэй тийм хүмүүс. Тийм. Цаг дуусч хахад эсрэг баг нь довтлоод энэ бүр над дээр тохиолдсон гэсэн. Довтлоод манайх довтлоод оноогоо авцсан. Тэсэн чи айл тайм авцсан. Тайм нь өгцсөн. Тайм авцсан. Тоглолт үргэлжилж хахад. NBA дээр бол тайм авч болдог. FIBA дээр болохгүй шүү дээ. Тоглолтын дундуур тайм авцсан. Тэгээд тоглолтын дундуур тайм. Тийм. Тэгэхээр тайм яа өгөхгүй шүү дээ гэсэн чинь нөгөөд нь ярьж байгаа тайм өгөж болох маань үргэлжилж явах тайм авцсан юм. Тийм. Тэгээд гараараа гэд гаргачихсан. Тэгээд техник өгөхгүй мүү гэдгсэн чинь за яах вэ яхаа тэгээд марцсан л юм байгаа. Тэгээд өөрсдийнхээ алдааг надад тийм тайлбар хийх чинь ийм бүдүүлэг алдаанд гардаг. Гардаг. Тэр ер нь тайм аут байхгүй байж тайм авахар чинь техник тийм. За дээр яг бүгд энэ бие тог ярьж байгаа шүү бүгд дөнгөжлүүд явъя. Дараагийн сурвалж энэ сурвалж гэхдээ жоохон харамсалтай одоо Жамарант тоглоогүй. Тэгэхээр ерөөдөө бол Memphis-д бол харамсалтай сурвалж болж байна л да тийм ээ. Харамсалтай явахтай тэгээд давчгүй хүчин зүйлтэй таарч гарч ирдэг. Үгүй би нэг хүчин зүйлийн энэ энэс өмнө зөндөө энэ хүчин зүйлтэй орохгүй байх нөхцөл Memphis маш их байсан шүү тийм үү. Удирдлагынгаа 3 дугаар байранд явж исэн баг. Мөн биз Memphis-тэй удирдлагынгаа 2 төртлөө. 2 3 дугаар байранд явж байгаад тасалжуулагчаа халлаа. 7 дараач хожигдлоо. Тэгээд хүнд нөхөн дунаа 6 дугаар байрлал орлоо. Плей-ины тоглолтоо ингүүтээ унлаа. 7 руу орлоо 8-аар гарлаа ингээд. Тэгэхээр ч одоо яатаач үстэй. Энэ юу вэ? Энэ алдаа л та тэгээд тоглооны алдаа. Тэгээ санаатай юм. Сагын тос юм уу? Тэр За тэгээд OKC-г би одоо бодохдоо Oklahoma City-тэй таарад яг ингээд хүчин өсөж чинь гэхээс гадна ерөөсөө Memphis одоо энэ плей-оффын үлдсэн 7 багийн алиг нь хожих байсан юм гэд бодохоор тий маш хэцүү шүү дээ. хэцүү байгаа. Энэ дундаа яадаг ч хамгийн суланд байгаа юм л да. Тий нөгөө айгүй болж исэн нөгөө өмнө байсан Memphis-ийн гой тоглогчтой явуулаад яг энэ тохирохгүй юм шиг тоглогчтой бас ирсэн байна. Гол тоглогчт нь байгаад байгаа ч гэсэн тэр нөгөө багийн туслах тоглогч нар тийм байна. Жишээ нь Стивен Адамс шиг байж чадахгүй байна одоо Зак Эди. Тэ? Боломж. Тэгээд одоо дөнгөж орж ирсэн. Залуу байна. JJ гэсэн тэргээл айгүй гоё тоглож байсан байхгүй болчлоо. Тэр нэг 3 дахь тоглолтыг энэ Pippen Junior-ын завсаргүй шидэлтүүд ороод яг авах гэж л ш нэг тоглолтыг. энэ дээр ч гэсэн 30 оноос. Тэ? Манай тэр нойрны манай. Тий. Яг за 3 тоглолтын талбай дээрсэн тоглолтын дээр Memphis Grizzlies эхний хагас бүр 29 оноо дээр нь гараад тий. 2 дугаар үеийг бүр 26 оноо дээр нь дуусгасан мөртлөө хожигдсон шүү дээ. Тий. За энэ юу гэхлээр байгаа юм гэхээр за мэдээж Jam-Morant-ийн гэмт тодорхой хэмжээгээр нөлөөсөн. Гэхдээ ерөнхийдөө багийн сэтгэл зүй ямар тийм орон гарan тийм төвлөрсөн байдал нь маш муу багийн одоо би бол тийч даа байхгүй. Хэрвээ яг Memphis Grizzlies баг OKC шиг юм зангидсан гар шиг юм уур амьсгалыг бүрдүүлээ, chemistry-г бүрдүүлж чадсан бол аюултай байж болохоо OKC-г цувралт хождгүй маа гэх тодорхой хэмжээний өсөлтөнд үзүүлэхээр хэмжээний баг гэж би бодож байгаа байхгүй. За энэ тоглолтын дээр хэдийгээр Jam-Morant тоглоогүй ч гэсэн Memphis Grizzlies баг эцсийн секунд тоглолтыг дуусна дуустал маш хүчтэй тэмцлийг үзүүлж чадсан. Одоо юу гэдэг 4-р үеийн 4 минутын дээр 12 оноо доор нь орчоод бууж өгөөгүй буцаад эргэж ирсэн байхгүй. Өөрөөсөө бас боломжийг гаргаж ирсэн. Энэ жил тэгээд дасгалжуулагч тэр нэг 7 дараалал хожигдогч Jackson байхгүйсэн үе үстэй. Jackson бэртээд ер нь хожигдсон юм шүү. Яг энэ үрлэл бид нар нэг тоглогчдыг бол ярьсан байгаа. Jenkins буруу гэнэ. Scottie Pippen Jr. те. Энэ тоглогчд үнэхээр өдөртлөхөөс биш өөрийгөө бас Одоо яагаад Цувралын туршид Scottie Pippen Jr. Jaren Jackson-аас илүү их самраас мөнгө авсан. 11 ребаунд 30 он те. Jaren Jackson бол Memphis Grizzlies багийн самбарын тоглогч тийм үү? Тэгэхэд самбарт хангалттай явахгүй. самбар угаасаа авдаггүй төв. Угаасаа тийм. Нэг гоё Scottie Pippen Jr. бол зах зээл дээр одоо хамгийн хэрэгтэй тоглогчтой нэг болж чадсан. үнэхээр өссөн. Одоо Minnesota Timberwolves ч гэдэг юм холбон тоглогчийн байрал дээр дутуу байгаа багууд бол Scottie Pippen Jr.-ыг би сонирхох гэж байна. Scottie Pippen Jr.-ыг ч гэсэн Jam-Morant-ийн сэлгээнд одоо ингээд тоглоод авах уу, эсвэл цаашаа карьераа өсгөөд ингээд гарааны олбоч болох
юм хийх үү гэдэг дээр л тулах. Дээрээс нь тоглож байгаа оноо хүслээр оноо авч чадж байгаа 30 оноо авыг бол ямар ч зүйл авч байгаа. Дээрээс нэг юм байна. Хоёр талт гэдэг. Маш сайн хамгаалдаг тий. Хамгаалдаг. Цогонд явдаг. Triple double хийсэн шүү дээ энэ бол. Оролт сайтай, Моранти арга сайтай. Плейний тоглолтын Кориг бол бас л зоогсон шүү дээ. Тий. Тэгэхээр энэ яг нэг юуныхаа яг нөгөө хамгаалагч гэдэг сайн хамгаалах юм билээ. Брэндэн байд сайн хамгаалагч гэдэг үнэхээр сайн хамгаалах. Гинтэлээсээ тасалсан баха. Тэ? Брэндэн Гинтээс салахгүй юм билээ. Брэндэн Кларк ч одоо ганц хамбартна. Тэгэхээр ядчгүй айгуу тийм бас нэг юу байхгүй те. Характер нь өөр шүү дээ алдаа магаас. Манай алдаа маа ч зөөлөн юм уу ямар юм бэ? Аны яг нэг юу ясаа үний хэлээ. Пипний сая Пипн Жуниорын бол Скотти Пипн Жуниорын бол ялтчгүй үнэхээр бол маш сайн болчихлоо. Ер нь бол Жаморанти сэлгээнд байсан нөгөө олбогч маань одоо Фениксийн гарааны олбогч болчиход байгаа шүү дээ. Тийм. Джонс. Тэгэхээр яг энэ тоглож. Тэгээ гэрээ ямар байгаас мэдэхгүй байна те. Мемфистэйгаа гэрээ ямар. Өнгөрсөн жил яг гэрээгээр хийсэн, өнгөрсөн өдрийн гэрээгээр хийсэн санагдаад байна. Тэгэхээр шалахгүй гэрээ хоо 2 жил нэлээд л. 2 жил гэрээ байх хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ тоглож байгаа удахгүй багууд нэлээд сонирхол. 200 ер нь өөр баг зүйлээд аваа явах хэрэг байж магадгүй. Мемфис ер нь гэхдээ одоо яг юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Бүгдээ тэрийг харъя л та. 21 удаа бөмбөг алдсан. Одоо Memphis та ирээдүйд юун дээр анхаарах. Тий, одоо энэ баг ингээд улиралд айгүй гоё байснаа нөгөө Lakers-тэй таараад хасагдчихсэн юм биз дээ. Тэгэл одоо Нөгөө хамгийн ихний асуудал за улирлын нэр зүгээр ярьъя. Хамгийн буруу зүйл нь бол яалтчгүй би бол тэрэн дээр 100% санал хэлж байгаа. Зүгээр өсөн болж исэн дасгалжуулагч явууснаас эхэлсэн. Энэ бол би одоо энийг бол анарч ирсэн те энэ баясаа бүгдээрээ ярьсан. Бид нар яагаад тэгэхээр яалтч өнө толгоогоо тас дуулчлаа гэж хэлж ирсэн шүү дээ маазраа. Гэтэ ингээ харсан ямар байх нь харъя гэсэн үр дүн тодорхой болчихлоо шүү тийм ээ. Яалтчгүй нөлөөлчлээ. Эн чинь бас нэг юм байсан бохоггүй. Баясаа хэлээдсэн ш тусгай сахалжуулагч нь айгүй сайн сахалжуулагчаа гэ. За тэгээд тэр сахалжуулагч нь ахлах болсон ш. Тэгээд Jenkins шиг энэ багийг өдөртөж чадсангүй те. Энэ ганцхан тасгалжуулагчтай холбоотой биш ээ. Энэ Ja Morant-ийн гаргаж байгаа тэр үйлдэлүүдтэй маш их хамааралтай. Яг тэгвэл Ja Morant хэдийгээр үнэхээр саяхан 2-3 жилийн өмнө NBA-гийн нүүр царай ирээдүү гэж яригдчихсэн тоглогч. Одоо талбай дээр болон талбайн гадна гаргаж байгаа тэр сөрөг үйлдэлүүд нь илүү багийнхаа энэ амжилтын эсрэг үйлдэлүүд нь айгүй их болчиход байгаа байхгүй юу? Бас хитрхи их гинтж байгаа гинтл бэрлавд нь үнэн болчиход бид нар Memphis-ийг уусаа зайлшгүй ярих хэрэгтэй. Яг бол бас уулнаас яг энэ бол тийм өрөнд бүсдүүд бас аюултай багт нэг мөн баггүй. Яг үнэхээр энэ улирлууд бас харуулсан шүү дээ. Улирлын дандаа л ер нь бол эхний нэг 60 тоглолтод л улирал байн 2-3 дуурайнд л явлаа шүү дээ. Тэгэхээр энэ баг 60 тоглолт тэр юм хадгалж чадсан уу чадсан. Тэгээд Ja Morant эхний тоглолтууд дээр байгаагүй тий. Jata Jago болгоод болж ирсэн баг. Тэгэхээр энэ багууд бол потенциал нь байгаа юу гэвэл байгаа. Уур чадвар нь байгаа бол байгаа. нэг л асуудал байна. Энэ баг нөгөө нэг яг тасралтгүй нэг олон хоцсон шүү дээ Memphis чинь. Тийм. Улирлын эхний хагасд. Тийм. Тэр үедээ Бостонтой таарад тоглоход Бостон илүү хүч очсон баг. Тэгээд Memphis чинь бодиттой аюул юм биш үү гэж хүмүүс ярьж байсан шүү дээ тэр үед тийм. Одоо ихтэй зүгээр бас энэ чинь одоогийн Memphis чинь шал өөр Memphis. Тэгээ бүгд юу яах вэ? Жохон бич бас нөгөө одоо өөрчлөлтөнд ярина шүү дээ. Яг Memphis гэдэг баг мурталчлаа. Одоо эрг удирдлагаа шууд орно шүү дээ баг. Тэгэхээр одоо шууд нөгөө эргчдийн тоглогчдын юу харъя гэхөө Баталгаат гэрээтэй тоглогчдын бүгд харъя. Найруулагч нь үзүүлээд өгөөрэй. За яг эндээс ингэ харъя те. Болж нийт багийн юу 136 бас гайгүй те ер нь те бас гайгүй шүү. Ер нь том боломжийн гэрээ. Том боломжийн болчиход байгаа байхгүй. За 38 сая. Манай Jackson 23. Цалингийн зэс ихсгээс өмнө амжилт байгуулсан гэрээнүүд. Үе Scottie Pippen 2.2 гэж. Тийм шүү дээ. Харин тэгэхээр Scott Pippen явах байхгүй юу? Ийм тоглогчийг 2.2 сая гэдэг ч одоо Тэр одоо тэр хөгжүүлсэн баг нь өөрөө Memphis байгаа тань л да энэ тоглолт чиг. Литрами Гэхдээ Lakers-ийн сэлгээнд бол талбайд гарах минут олдохгүй хөгжлөлттэй ч тоглохгүй өгөө явуулсан шүү дээ Lakers чинь. Lakers ер нь яагаад энэ Pippen анзаарч ажигласангүй вэ? Үгүй энэ том Lakers ч өөрөө нөгөө нэг төрөгч гаргаж тоглогч хөгжүүлдэг газар биш байгаа. Заавал бэлэн тоглогч нарыг авч ашиглаж Бишээс гадна бөмбөг хизээч одоо Scottie Pippen Jr-ийн гарт байгаа найруулга хийгдээд энэ баг Lakers гэдэг баг товтгоогоо эхлүүлдэг байхгүй. Бөмбөг дандаа л LeBron-ы гарт байна, Austin Reeves-ийн гарт байна. Одоо бүр Luka-гийн гарт байна. Тэгэхээр энэ багт чинь холбогч нэг номер дээр илүүсэн одоо юу гэдэг хинжиг тоглох хэрэгтэй одоо Clippers-ийн одоо даан шиг тоглох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Хамгаалдаг тий. Самбарч явдаг. Бохбигтэй арай гайгүй гсэн чи 2.2 гэж бодоогүй шүү. Одоо энэ GG Jackson гэдээ бас 2 сая явж байгаа нөхөр байгаас. Тэний бол өнгөрсөн жил өөрийгөө харуулсан тоглогчийг энэ жил ротейшн дээр ерөөсөө оруулсангүй шүү дээ. Тэгэхээр 2.2. Тэгэхээр Memphis бол ямар ч сан тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийх байх. Memphis маш айгүй том өөрчлөлтийг хийн. Тэр нь юу гэхээр Ja Morant
Memphis үргэлжлэх үү эсвэл Ja Morant-гүйгээр цаашаа явах уу гэдгээ маш удахгүй богино хугацаанд шийдэн. Тэр бол бүр Одоо шийдэн. Гүү Ja Morant-тай явах гад тасалжуулагч явуулсан юм шүү. Би тэгж л ойлгосон шүү. Ja Morant-аас сонголцоо. Одоо Morant-ыг аваад 4 жилийн батлаад гэрээ байгаа. Гол нь зүгээр Triple J-ийн гэрээ 2 жилийнх үлдсэн. Тэгэхээр сүүлийн жилийн тоглогчоос хамааралтай гэхээр дараа жил Triple J-ийн үед нөгөө ахаад дараагийн Max гэрээгээ байгуулах уу гэдэг хувь тоглогчийн хувьд онцгой жил болно. А Memphis-ийн үед Triple J-ийг авч үлдэх үү эсвэл явуулах уу гэдэг сонголтын дээр хүрэх юм л. Бид энэ харах байх. Энэ 100 бол ер нь бол эргээ харах юм бол энэ core бүрэлдэхүүн чинь 22 онд NBA 30 багийн power rankings-ыг тэргүүлж исэн баг шүү дээ. 22 онд. Desmond Яг энэ Bain core бүрэлдэхүүн. цалин арай ихсэн үү? Ихэдэггүй шүү дээ. Хаа одоо 20 эдхэн сая гэдэг чинь орч үед. Сая 36. Сая 30. Гэтэ 30 оноо аваад 11 самбар авсан тоглогчд байгаа. Плей-оффын тоглолтод Одоо нөгөө 60 сая 2.2 сая доллар гэдэг. Тийм ээ. Тэр дэвстэй тий. Бэйн өөрөө цалин 36. Тэгээд Бэйний харгаж байгаа тоглолт ер нь бол плей-оффт амжилт үзүүлээд дээшээ явах хэмжээнд энэ багт одоо багийн лидер нь Жаач бай, эсвэл өөр хүн ирсэн ч бай, Бэйн хоёр дахь тоглогч байж тусалж ер нь чадах уу? Би бол Бэйн нэг асуудал байна гэж хараагүй. Бэйн бол хийх юм хийчихэр юм бэл. Зүгээр л Ja Morant тоглолтноос тоглолтод ирүүл байж чадах юм уу? Эсвэл үргэлжлүүлээд талбай дээр байх хугацаанд ингээд багтаа ингээд одоо ингээд байнга л одоо сөрөг мэдээлэлээр л багтаа ингээд авчираад шүү дээ. Одоо чи ингээд за чи ингээд хүн рүү ингэж хурааж буудаж болохгүй юм байна гэхэл бөмбөг тислэх ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар ингээд байгаа байхгүй юу? Тийш бөмбөг биш гэсэн өөрийнх нь үгнүүд юм гэсэн. Үгнүүдээ шидэж. Үнүүдээ шидэж юм те. Яг тэгж хэлэх л байна та. Тэгээ би бөмбөг шидцээ гэж чинь бол чи тоглож штэ. Тийм би бөмбөг шидцээ гэж хэлэхгүй хаа угаасаа. Чи нэг юм зохиоч хэлнэ штэ. Тэгээ яг зөвөр ийм Memphis гээд бас зах зээлийн тим баг дээр шууд нэг одоо Ja шиг ийм тоглогч бас явуулаад оронд нь шууд авчрах бас боломж байхгүй учраас аль болох ийм авчирсан байгаа эндээсээ гаралтай тоглож. Цалин цэцэг боломж юм биш тийм ээ. Цалин 136 аягүй боломж юм шүү дээ. Зарим багчууд 200 болж чадах шүү дээ. Жаага ууснаа Ja шиг хэмжээний уур чадвартай угаасаа манай төрөд ирнэ гэж бодохгүй шүү дээ. Ер нь хинч Memphis-д очихыг бодохгүй шүү дээ. За юу вэ? Бүгдээр удирдлагын нөгөө шагналууд маань өнгөрчлөө явж байгаа. За энэ бас шинэ шагналуудын нэг л дээ. Draymond Green оны шилдэг хасл шагналыг ийдсэн болсон тийм. Заавал нэг Draymond Green нэг шагнал өгөхгүй болдгоо юм. Хайсгүй заавал авах. Одоо жишээ нь энэ жилийн шилдэг хамгаалалтын тоглогчдод уртлын шугам тоглодог тоглогчдод шилдэг хамгаалалт авах боломжтой байсан байхгүй юу? Amen Thompson ч юм уу, одоо Dort ч юм уу, Dyson Daniel ч юм уу. Моб явсан юм шүү. Хүчээр чимшиг мобд өгч байгаа. За. Тэгэн гутлаа энэ хааслыг тэр 3 шилдэг хамгаалалт одоо 3 бөмбөг тасалт туссан Dyson Daniel шинийн тоглогч шагналыг авах болох юм. харин тийм ээ би 7 дугаар өрөөд гарсан багт ингэж өгөх буруу санагддаг юм. Тэгээ MVP-гээ болохоор багийн амжилт харна. Тэгээд одоо шилдэг хамгаалагч гэсэн минь амар том шагнал үстэй. Ер нь бол амжилтаар тэргүүлж байгаа багаас л авах хэрэгтэй шагнал واخхой. Тэрийг яг би Бараг яг хэлий. Цааш нь дамжуулж хэлээ. Тэгээ ер нь бол тийм дээ тий. Одоо Warriors-ийн хувьд бол ядаж одоо тэр deflection стил хааслыг амаараа юм ярихаас тийм үү? Тэгээ би ч бас Draymond Green сайн хамгаалагч үг гэвэл угаас дэлхийн нийт мэднэ. Гэхдээ энэ жилийн үед те 7-оор чүвэ орсон багаас заавал нэг шагнал авахгүй. Адам Силверт ойрхон байдгийн үед хэлий. Өөрөө санал нэг байна уу? Draymond Энэ Green бол Дортморт авах ингэж харагдаад байна. болно өстэй. Draymond Green-ийн нэг хамгаалтууд нь бусад нэг мундаг хамгаалдаг тоглогч нар байна шүү дээ. Тэднэрт хүрэхгүй ч гэсэн Draymond Green-ийн хамгаалт нь эргээд шууд довтлогоо болж оноо болоод байгаад учир байд юм шүү. Бага. Ер нь бол Ер нь бол үүсэхгүй байгаа тэр. Нөгөө хамаалагч хийж ярихгүй. Нөгөө бусад хамгаалагч нар бол тасархаа шүү. зөвхөн хамгаалтаа хийгээл тэгэл довтлогоо байрснаас эхэлдэг те. гэхдээ энэ чинь гол нь зөвхөн энэ удирдлагын шагнал байхгүй. Тэгэхээр нүдэнд их өртөөд байд юм шүү. За яг Зүгээр удирдлыг хүчтэй хаачлаа. хайлаатууд нь хүчтэй байж болно. Удирдлыг тэр жим ирээд нэг 20 хайлаа тэдрэмд байх. 20 тоглолт өвчрээ тухаад байгаа. 20 тоглолт амар өндөр стил мэл хэмнэлтэй хааж байхгүй зэрэгцэж ярихгүй нийтээр яри. Draymond Green яри. За Draymond хүчтэй гэдэг ганц л юм одоо үлдлээ хаа. За Хүчтэй чанга ярьдаг. та гэхдээ манай хүнийг бас жоохон дутуул үнэлж байна да. Бүгд яг одоо яасан харъя тэхөө. Бүгд юу цуурлаа үзье. За энэ бол бас маш гоё цуур үргэлжилж байгаа. Нэг болчоод ямцэг даадгуурууд хийсэн Golden State Warriors те талбай дээр ирсэн. За Jimmy Butler-ийн тоглолтод тоглоогүй. Бэрхлээ болмоос тоглоогүй. За ингээд тоглолт бол эхнээсээ ер нь уул нэг эхний үе дээр бол Houston бол маш давуу хэлсэн тийм ээ. 10 хоног дээр гарсан. Stephen Curry бүр 2 хоног авахсан. За ингээд явсан да. Вамлит нэг юм 11 оноо аваад 100% та довтлол эхлүүлсэн юм. Тэгээд тэр шоо 11 оноотойгоо 4 үйл орсон. За ингээд 13 оноо илүү. Энэ багт байгаа авраг аваад үтцсэн хамгийн туршлагатай тоглогч нь Вамблит үстэй. Нөгөө сэлгэнд Грин байгаа бах те.
Энэ хоёр л байна. Jeff Green оо тий. За ингээд үссэн чинь яа энэ бол тарай хамгаалтараа Стефен Кюригийн. Палас ямар гоё хөнгөн. Body Hill. Хоёр дээр ингээд жоохон оноо гөлөхөд бариад ирсэн тийм ээ. Тэгээ нэг Хьюстонд ялчгүй шиддэг хүн дутагдаад л. Дандаа голтуу айгүй ордог хүмүүс байгаа даа гэсэн. Харин нэг амлит хийх Жээлэнгрийн хоёр нь хийх. за яалч нөгөө Истэн суперстарын Томпсон хоёрын нэг нь айгүй сайн шиддэг байсан л тэгээд аюул бол. Яг арай шидэлтэйг үл ийсэн л байна. тэгээд оноо Витмор нь байгаа зү. Витмор. Бага шүү дээ. Витмороо ашигладаг шүү дээ. Яа, Витморыг авах байсан. Стефен Кюри 41 минут тоглосон тийм ээ. Тэгсэн. За Жээлэнгрийн нөгөө өмнөх тоглолтод 38 оноо авсан Жээлэнгрийн тоглолтын дорш 9 оноо авч дуусгасан да. Ингэдэг юм аа. Жээлэнгрийн гэхдээ энэ жил гарах нь айгүй багасчаад байгаа шүү. Ийм тоглолт гаргах нь уу? Тийм. Ер нь бол өнжөөд нэг байдаг байсан шүү дээ. Одоо бол ер нь 4-5 сайн тоглож байгаад нэг ингэдэг болчиход байгаа. Дөрөв өдөр мэдээж Угаасаа тийм болохоор хоёроор гарсан баг. тий. Дөрөв өдөр бид Өнжөөд нэг байсан бол өшөө хойгоор гарах л байсан. Гарибет Гэрбит 11 он авсан шүү дээ 4 дөрөв дараа нэг оноо авсан. Гэри бэхэн гураас шидэж мэдээд байх юм тий бас. Кюригийн 9 бас нэг ассист нь бас тийм ээ. Яах вэ? За ингээд талбай дээр бас Жими Баттергүй хамгийн хэрэгтэй ажил авсан гэж бид ярьж байна тийм ээ. Тий. 7-8-4. За Body Hill 17 оноо. Сингүний ч гэсэн оноо самбар бага байгаа зү. 15 оноо. Зарим 11 самбар баг юм. зарим газрын чист бүр эдэлдэг шүү дээ манай Сингүн чи. Яг хоо юм байл та. Яг та дэс бас би бол гэж бодсон. Угаасаа нөгөө оноо авах чинь Хьюстонгийн оноо авах ясчгүй сул тал мөн нөгөө мөн. Энэ бас хамгийн том сул тал. Бид ярьжсэн нэг All-Star дотор гэж яриадсэн л та. Үлээдэн турш. Тэгээ нэг мэдгэж чинь л та. Нэг тоглолтод 5 оноо авангуудаа маргааш нь 38 оноо дараагийнх 9 оноо авчихаар дунд чинь 17 оноо болчиход байгаа юм. Ээлжлээ л дараагийнх дээр 38 авах бэлтгэлтэй байгаараа. Энэ бол дахиж 38 оноо авахгүй гэдгийг бол харин зөв хэлчихье. Яа. Тэрийг бид нар бол зүгээр нь хэлсэн байгаа. Саяны тоглолтод Гарибет нь хамгаалсан шүү дээ. Тэгээд барьчихил. Тэр чинь бас 38 оноо авсан үнийг дараагийн тоглолтын дээр Стив Кер бас наатах авах. Яаж 38 авах хэрэгтэй? Яаж мэдээд байна 38 он авахгүй гэдэг. авахгүй хоо. Үгүй 38 бишээ зүгээр л тоолбор дээр нэг 20 он авч л та. Тоглолтын агуулгын Сурд ихэд л тэгж ярьсан шүү дээ. 20 оноо авдаг л тоглож ирдэг шүү дээ. Сурд 20 оноо авдаг тоглож ирдэг. Тоглож шүү. Жээлэнгрийн 20 оноо авахд хүйсэнд давуу тал үснэ гэж. 3-аас 90 тоглооных. Тал нь 3 он шүү. Ороход хэцүүлтэй нөгөө өндөр гараад гарч байгаа гэж. Тэгээ нөгөө ч 80 зугаа шийдсэн биз дээ. Тий, тэгээд Warriors бөмбөг таслалтаар илүү байгаа шүү. 3-аас 3-аас хөдөлтэй ярьж байна. Тий. Бөмбөг таслалтаар дамжуулалтаар илүү байгаа даа. Айгуу гоё хэрэгтэй юмар илүү байгаа. 6-4 үсгтэй. Тэгээ яг Golden State Warriors Jimmy Butler-ийн өнчсөн тоглолтын дээр Kuminga гаргасан бас нэг өөрчлөлт гараандаа ирсэн бүр. Гараандаа ирсэн. Бас нэг өөрчлөлт гаргасан. Quentin Post-оо гараанд гаргасан. Тэгээд адилхан өндөр үзье гэж шийдсэн. Draymond Green, Kuminga, Post. Тэгэхээр нурууны нөгөө нэг Houston адилхан өндөр үзсэн. Тэгэхээр энэ тоглолт бол Houston маш ширүү эхлүүлсэн шүү дээ. Тэгсэн. Маш аюултай байсан. Тэгээд ер нь дөрөвдүгээр үеийн одоо сүүлийн 5 минут хүртэл энэ хоёр баг аль нь хожих нь мэддэхгүй явсан шүү дээ. Тэгээд нэг юм жижигхэн газар дээр л илүү гарсан шүү дээ. Тэр чинь тэгээ нөгөө суперстаруудыг ялгаа. Суперстарууд гэж ярихаараа та туршлагын л ярьсан гэсэн үг шүү дээ. Одоо тий сүүлийн 5 минутанд бол туршлага хамгийн чухал. Яг энэ шатн дээр энэ бүрэл одоо хоёр багийн бүртгүнийг харах юм бол мэдээж давуу тал нь туршлага нь голд байгаад шүү дээ. За тэгэн гол тоглолтын сүүлийн 5 минутанд Хьюстон хожигдсон сүүлийн мөчөд хожигдоод байгаа юм чи одоо энэ ихт олж авсан тэр онооны давуу байдлаа л алдахгүй. Тэрг онооны тэргүүлтэйгээ дүүдгэр өдлөө орж ирж өөрөөсөө боломж гаргахгүй бол яг ийм ойролцоо тоглолтын дээр бол туршлагаараа яалтчгүй шийдчихэд байгаа шүү. Бид Гарибет сая өдөр 11 оноо авсан гэж Гарибет ч авраагаад утцсан шүү дээ бас тийм ээ. Тэгээ 22-нд авраг авсан шүү дээ. Тэгэхээр бас тэнд бас туршлага байгаа л байхгүй тийм. Тэгэхээр хэн бас би бол бод лүүний гэл ингээл байгаа шүү дээ. Одоо хэдийгээр лүүний талбай дээр цөөхөн минутыг өнгөрөөж байгаа ч гэсэн тэр локер румд тэ энэ залуу одоо пост шин гараад ингээд тоглож байгаа. Энд чинь лүүний зөвлөгөө өгөөл гаргачлаа гоох. Ингээд тоглоно шүү тэ. Өөртөө лүүний хүнд юм хэлэх үү? Хэлнэ. Тэр нөгөө би бол андрын нэг юм дээр нэг санал нийлээд байгаа нөгөө яг тэр нөгөө локер румын тэр юу айгуу чухал гэдэг. Тэр нөгөө хэвлээ баг уурдаа нөгөө грин хийсэн мэт шүү дээ. Би өөрөө амьдралдаа бараг хараагүй юм харчлаа багийнхнаасаа гэд. Хийсэн. Юу вэ гэсэн чинь нөгөө пост нөгөө руки тоглогч. Завсалгаа аваад ингээд суунгууд нөгөө суунгууд ер нь бол нөгөө юу тоглогч нар босчууд суулаа тавьдаг юм л дээ. Суулаар бич суухт нь руки газар суул идэм байнал та. Гэсэн чинь нөгөө Trace Jackson шуутай пост чинь цуугаад миний оронд цуугаад тэрийг бол би бол ер нь NBA байхдаа тийм юм харж байгаагүй. Руки бол ер нь газар сууж байгаа л өстэй гэж байгаа байхгүй тий.
Тэгэхээр тэр тоглогч манай багийн лог уул өөрөө гарахгүй байгаа шүү дээ. Тэгвэл рүүк тоглогч гараанд ингээд гараад нөгөөх нь гараад тоглонгууд шууд чийшээ суучгаа гэдэг ингэж байгаа нь өөрөө би өөрөө тэрийг. Тийм болохоор манай гарахгүй байгаа нөгөө ротейшн алдсан Trash гэсэн хүртэл багийн тэр уурын сулд гоё яаж ийна гэсэн тийм хэлсэн байсан. Тэгэхээр грин нөгөө нэлээд баг урд хэлж ирсэн. Одоо саяхан 7 хоногийн өмнө. Тэгэхдээ за та тэр би асууж байгаа Хьюстон одоо яг хэвээр байна. Хьюстон одоо яг хэвээр бэ. Хьюстон уу? Яа. Бас Хьюстон руу авах гэсэн ч ерөөсөө сэлгээний бенч болсныг жижигхэн процесс л яригадаад байдаг. За Хьюстон одоо яг хэвээр бид. Харин Хьюстон сая анарын хэлдэг үнэ. Оноогоор илүү гарч иж яахгүй бол оноо ойролцоо сүүлийн 5 минут руу орох юм бол Stephen Curry байна. За эх тоглолтоос тэгээд Jimmy хүрээд ирнэ. Тэгээд Draymond Green эцсийн мөчөд аимшигтай хамгаалалтаа хийдэг штэ. Яг сүүлийн минутын дотор эсрэг багийн тоглохоог орж байгаа юмыг хаадаг хүн баггүй. Тэрүүгээрээ алдартай. Тэр хүнийг одоо бас шууд яа үүсгэж болохгүй тэр юм чи. Тэгэхээр оноо илүү л орох хэрэгтэй. 4-р илүү дор хойш 8 оноо илүү орох хэрэгтэй. За дургүйд. Гэхдээ яг хөө тэгэл одоо зүгээр нөө өндөр тоглох уу, жижиг тоглох уу, пост гараад ирсэн үед яах вэ? Тэгээ пост нь 3-аас шиддэг учраас систем Адамсын нөгөө үүсгэдсэн давуу тал нь хамгаалтан дээр зарим тохиолдолд арилгах гад байна. Энэ дээр яг хөө би зүгээр Tari Eason, Jabari Smith Jr 2 минутыг л хэсгээсэй гэж л хувьдаа маш их бодож байгаа. Amen Thompson яг үнэ гэлэхэд энэ сургалт дээр яг төдийлэн тийм удиралд гялалцсан шигэ байж чадахгүй байгаа. Стефиг бас сайн хамгаалж байгаа юм гэхээр сайн хамгаалж чадахгүй байгаа. Тэгээ угаасаа Стефиг нэг тоглогч дагсан ч гэсэн нөгөө Slender Eason свичийг өөр тоглогч өдөөс шидчихэд байгаа учраас нэг заавал Amen Thompson-оор дагуулж гүйлгэх шаардлага байгаа сайн мэдгүй. Гэхдээ яг Amen Thompson дагаж гүөх нь хамгийн одоо боломжтой учраас гүөх л баг л та. Гэхдээ зөрөөд би зүгээр Jabari Smith, Tari Eason гэсэн хоёр тоглогчоо шингүүнээ 5 дээр нь тоглуулад тэр хоёроо 4-3 дээр тоглуулад Amen Thompson-тай Vanvleet-тэй заримдаа Jalen Green-тэй гэдэг ингээд сөөлжл тоглол илүү үр бүтээлтэй байх юм болов уу гэж хувьдаа бодоод байгаа. Андрын хувьд Яг Хьюстоныг бол айгүй тийм чангаар шүүмжилмээр байна. Одоо Jimmy Butler-гүй Golden State Warriors-ыг бол үлрэлт бид нар дундаж хэмжээний баг юм байна. Богдгүй дунджаас доор хэмжээний баг юм байна гэдгийг харсан шүү дээ. Энэ багийг яагаад 3 тоглолтод хожиж чадсангүй вэ гэхээр одоо бид нар NBA-гийн яг ирээдүйн хаашаа явж байгаа гэхээр ер нь 4 номер 5 номероос шидэлттэй байхыг шаарддаг болсон шүү дээ. За тэгж яхад Amen Thompson 3 номер дээр тоглож иж одоо плей-офф шидэлтүүдэд сул шидсэн шидэлтүүдэд ч юм уу ингээд амархан юмнуудаа алдаад байгаа тохиолдол айгүй их байгаа байхгүй юу? Энэ юу гэхлээр байна гэхээр яг удирдлийн тоглолтод те дундын зайнаас ч юм уу 3 онооны шидэлтээ шийдэх плей-оффын шатна одоо дундын зай холын зай шидэлтийг гүйцэтгэх тэр дарамт шахалт энэ хоёрын хооронд асар том ялгаа байгааг энэ цуврал харуулж байгаа юм болов гэж бодож байна. Яагаад Vanvleet хин Jalen Green хоёрын backcourt өнөөдөр үнэхээр хангалтгүй шүү дээ. Нэг нь хас 14, нэг нь хас 16 гэсэн үзүүлэлтэд тоглож байна. Энэ backcourt-оос ирэх хэвээр оноонууд нь ирэхгүй байна. Жишээ нь Amen Thompson одоо баг 33% та тоглоод байгаа юм уу те гэдэг ч юм уу ингээл яг плей-оффын тэр бэргээ нь одоо л арилахгүй байгаад байна л гэж хараад байна л да. Яг найдвартай үнэхээр 3 онооны шидэгч байгаа юм уу? Тэр Whitmore гээд сэлгэнээс одоо цөөхөн минутанд маш олгоо авч чаддаг энэ тоглогч ротейшн ерөөсөй байхгүй байна. Шидэг юм уу ингээл зүйлүүд байна шүү дээ. Зүйлүүд байна. Тэгээд хоёрт хождог тоглолтын дээр Aaron Holiday гаргасан байхгүй. Тэгээд сая тоглолтын дээр болохгүй хаа те. Vanvleet-ийн шидэл унтгаа болоод ирэхэд яагаад бас нэг Aaron Holiday 5 минут өгж үзэж болохгүй гэдэг бодол орж ирж байгаа. Тийм бодол орж ирж байгаа. тэрийг хувьд Яг зөв Стефи өөдөөс өндөр тоглоод байх нь өөрөө ямар эрсдэлтэй вэ гэдгийг л дагаад байна л да. Стеф өөрөө өндөр тоглогчдыг олзож тоглож байгаа учраас нэг тийм байна. Хоёр яг түрүүний хэлснээр санал нэгж байна. Уртлын шугамны хоёр гол оноо явуулах хүмүүс байна хангалттай болчихлоо. Одоо самбар доороос оноо авах чадамжтай ганцхан л болчиход тэр Сингүүн. Тэгээ Сингүүнийг дэмэг нь хамгаалж байгаа учраас одоо маш хэцүү байдлаас магадгүй 20 оноо ч юм авч байгаа. А тэгэнгүүт бусад тоглогчдор нь одоо юу гэдэг өөрөө аваад өөрөө тоглохын санаачлагтай тийм төвийн тоглогч нар, будагтай талбай тоглогч нар харах байхгүй байгаа юм л да. Тийм учраас мэдээж уртлын шугамынхан маш сайн тоглох хэвээр. За тэгээд бас нэг жоох намхан тоглоод үзүүл яа гэм бол гэж би бодод. 3 өндөртэй гарах гэхээсээ илүү арай өөрөөр тоглоод үзүүл магадгүй арай дээр үж магадгүй л чи. Curry-гийн өдөөс тийж өндөр тоглож болохгүй хаа. Би л гэж бодчих. за угаасаа тэгээд бид нар одоо цуврал 3-1 болсон. Тэгээд магаш шүснэх хараа. Магаш дүүх тоглолт гарна. Эсрэгээр та харлаа шүү дээ. Туршлагатай шидэгч сэлгээнд байж ямар амар чухал байд юм бэ гэдгийг Бари хэлд харууллаа шүү дээ. 10 доноо дүү. 3-аас 5 орууллаа. Тэгээд өөрийнхөө хариуцлагыг мэдчихээн. Жими Батлер байхгүй би сайн тоглох хэрэгтэй гэсэн тийм бодолтой энэ тоглолтод орж ирсэн гэж хэлж байгаа.
За баярлалаа. Юу хэсгүүрэн дээр бүгд уулзцгаая. Энэ бид тогт хамтаагаар залуусаа. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Бид сая бол ерөнхийдөө бол өрөндийн бүсээр жоох аяллаа. Одоо дорн бүсээр аялъя гэж бодож юм тийм ээ. Хамгийн ихний тоглолтыг Бостон Орландо тоглох эхлэе. Үгээр тоглож. Тэ сайн тоглож байгаа. Тэ. Боломжийн Өдөд чинь үгшээ тэмдэг явцсан байх хэрэгтэй юм шиг. Йоо. Муухай хэлт юм чи. Банкера 32 довтлогын орлого хийсэн байна анзаараа. 32 довтлоод 31 оноо. Вагнер банкер хоёроо угаасаа хийгээд байгаа юм тий. Тэгэл бус тоглогчдоос юм аваа гэхээр одоо Колонтиг бид нар одоо хэдэн үеийн тоглолт хийсэн байдгүй юу? Гараад тайд нэг юм асах уу? Тайд хэрвээ Сефийн байрлал дээр өөрийнхөө багт энэ одоо Франц Вагнер, Джейлен Браун хоёрын алийг авах вэ гэвэл алийг авах вэ? Ямар хэцүү асуулт. би бол ямар баг дээр байхаас шалтгааллах байна. Багийн бусад бүрэлдэхүүн ямар юм гэдгээс. Харин тэгж Шууд зүгээр энэ хоёрын аль нэгийг сонгочих гэх юм бол тэгж шалтгааллах хэмжээнд ирсэн байгаа Франц Вагнер. би гэхдээ бол Франц Вагнерыг сонгоно шүү. За наач ихтэй бас гоё юм шүү дээ. Хэцүү асуулт. Тулгаа чи нэг хэлээ. Нөгөө хүн гэхдээ бүр финалийн За би чамс үг гэсэн чи. Филид заяа. Филид Браун уу, Вагнер уу? За Филид. Пол Жоржи оронд гэж юу? Тийм зүгээр яг тий. За тэгээд тэгж хариулаад хамгийн гоё шүү. За тий. Филид. Бодчих шүү. Сонир асуулт тий. Тэгээд бодчих бас шүү. л ойрхон байгаас энэ хоёр. Ойрхон байгаа. Филид бол Джейлен Браун. Браун тийм. Ойрхон гэж юу? Браун. Франц Вагнер тэгж өссөн байна. Гүйгүй бас тэр чинь финалийн MVP JB-г бас тутун болж болохгүй. Одоо чинь айсаа JB бол байдаг даа байж байгаа. Гэтэ Франц Вагнер тэгж харьцуулагдах хэмжээнд ирсэн байна л гэж. миний хувьд гэж хэлэх юм уу? Та тий. Энэ хоёрын хувьд тий. Энэ хүмүүс эргэлзэж байгаа үстэй. Гэхдээ Та дөрөв сая дөрвөлээл биш. гацаа үстэй. Чи анар бүр сонгочлоо шүү дээ. Бүр тэгсэн. Би эргэлзэхгүй л дээ. Чи хэрэгцэхгүй шүү дээ. Тэнийгээс угаасаа Тэрээс асуугаад Ер нь бол гэхдээ Франц Вагнер, Джейлен Брауноос нэг дутуу мутуу биш болсон байна. Айко мако бас өндөр шүү дээ. Яг энэ шийдвэрлэх мөчөд баг маань оролт моролт хийж чаар. Тэгээ Джейлен За, энийг Браун хараа. айгууч муу биш. Тэгээ ингээ харахаар чин бас ялтчгүй. Тэ? 10 довтлогоо дутуу хийсэн байна шүү дээ. Бостон. Стартын 7-3-аар гэж юм уу? Нөгөө хоёр агуу шийдэгч нь хийхгүй байгаа юм уу? Тэгээ чөлөө шидэлтийг харлаа. Самбар руу яаж Ричард Вайт сайн хоёр нь тэгэл хийгээл эхлүүл Бүр дуусах. Ямар ч энэ гариг дуусаа шүү дээ. ямар ч авал. 30 зур шидэж байгаа юм шиг. Яаж 88 довтлсон юм бол те. Самбар нь 88 Бостон мөртлөө. 88 довтлогооны 32 нь банкер. За яг хөө энэ удирлын Харин тэр нөгөө энэ тулгааг хэлдэг. Тэр муугийн тохиолдол. Нэг дамжуулаад хоёр дамжуулаад довтлоо дээр гэж 88 довтлог байх. Ирээдүйн зөв юм уу? Зөв сакс юм уу гэж. яг хөө ингэж байгаа юм. Би бол энэ дэр 50 гэж бодож байна. довтлогоо 2 хүн хийж байгаа. Наа чи наа чи нөгөө бэлт гэмтэлтэй холбоотой байгаа. Одоо сакс юм уу? Сакс Морис амар хөө хоёр орол гэхээр Вагнер хоёр орол. Гүйгүй одоо ингээд өөрчлөгдөхгүй. Банкеро 32 саксыг байсан байгааг 32 доо. Довтлон. Жими Батлер байхгүй болохлоо гэл Стеф Жимигийн довтлого шууд нэмэхгүй л байгаа зү. Банкер ч юм тэгээд байгаа зү. Саксын довтлого тоог өөрийнхөө дээр нэмээд нэг хүн 30-аас дээш довтлоод шүү. Стеф бол за нэг 3 4 л довтлого нэмэгдэж байгаа ш Жимигийн эзүүд. Тэгэнгүүт баа дээл ингээ бусд нь довтлого нэмэгдэж байгаа Жимигийн довтлого хувааж байгаа. Энэ яг Эн чин зөв сакс ахгүй миний бодлоор. Гога Битасигээр Тэгмүүд орлогоо явахгүй байна гэж яриа. Түүнийг ерөөсө оруулж ирэхгүй байна тий. Гогоогоор. Нэр гого ашиглахдахгүй байна. Ашиглахдаггүй. Тэрний чинь уг нь Уг самбарт гинтлийн орол мэдээлэл гэдэг нэг мисмач үүсгээд бөмбөг аваад довтолдог шүү дээ тий. Эсвэл бөмбөг шилжиж ягаад нэгийгээ сулладаг шүү дээ. Гари хайс марсыг. Тим юм байхгүй байгаа даа тий. Ойлгомжтой. Шууд ингээд манай хоёр довтолж байгаа байхгүй. Тэр хүчээрээ бүр ингээд биеэрээ дайраад оноо аваад байгаа байхгүй. Угаасаа ч тэр найруулагч л хийх хэрэгтэй зүгээр. Одоо найруулагч маш багхгүй. Одоо баажихаа ийм болчиход байна. NBA-гийн фронт корт буюу урдлын хоёр тоглогч. Одоо дандаа уур чадвартай тоглогчд байдаг болцсон уу байхгүй юу? Тэгээ өөрөө одоо Scottie Pippen Jr-ыг харалт 30 оноо авч чадж. Бид нар хизээч Corey Joseph KCP хоёроос 30 оноо хүлээх боломж байхгүй байхгүй. Тийм уур чадварч байхгүй. Тэгэхээр Харин Corey Joseph ч одоо ингээд бүр өстой тий. Хаанагаа нь мэддэхгүй явж байсан одоо гарааны хүн болцсон явж шүү дээ. тэгэхээр энэ баг оноо авах тал дээр учир дутагдaltaй байхаас аргагүй. Яг бол бүрэлдэхүүн тийм сайн биш. Банкеро 32 байтгаа баг 40 довтлсон болж байгаа байхгүй. Өөр ямар ч арга байхгүй. Хэнийг өөр сэлгээ Колонтыг 2 минут тоглуулж байна сэлгэнээс. Гард чин Колонтыг олдсолж аваад нөгөө JB JT-ээр нь тоглолцож байгаа юм л та. Уг нь бол өнөөдрийн тоглолтын дээр ч Орландо Мэжикт бас тоглолтыг ойрхон авч явсан. 91 гээл явж ирсэн. Ганц тэр нэг бөмбөггүй заслан дээр хажуугаас гаргахад нь тэр заслан дээр тэр доор сул довтлуулж байгаа байхгүй. Тэн дээр тоглолт эргэжж байгаа. Тэгээд
нэг тоглолтын дээр хожицсан, талбай дээр нэг хожицсан. Бост Орландо Мэжикүүд бол потенциалаа тултал үзэж байгаа байхгүй. Тийм тийм. Ямар ч гомдол баг. Тэр талаас бол Цаашдаа ярин яах гэхээр угаасаа урдлын шугам дээр нэг оноо авчих чадвартай, хамгаалах чадвартай тийм жоохон залуу ирээдүйтэй хэмтэй тоглож байгаа. Хамгаалах чадвар, найруулагч байгаа. хамгаалах чадвартай. Оноо авах чадвартай. Заавал холбох чадвартай. Тэр чинь бүр амар хүн хүсэж байгаа. Гөө амар хүн оолстар хүн шүү. холбох чадвартай л хүн хэрэгтэй. Ер нь бол. Трэянго. Тэгж оостр болчихсон. за цуурлаа дуусгаар нь яриа да. За, ярий, тий. Орлондо. Бүгдээр дараагийн Нэг сул- удахгүй Орлондогийн талд үл. Ер нь Тэгэж штэ. Тэгэж штэ. Лилер ч гэхдээ гэрийн дуусчих шүү дээ. Өө арай өөр юм хүсээд Портландаас явсан чинь Портландоосоо бүр баг дор байдалд үлдэх гээд байгаа байхгүй юу одоо. Янс яваад Лилерд энэ Зах зээл дээр тэгээд одоо Янастай яг тоолцохоор холбож хий. Болно штэ хаа. Коридор ирмэн гэж байх байна. өсөлтөө. Коридор ирмэн гэж байх басны тийм яриа явж байсан. Байж болно штэ. Янс Янс чинь коридорыг очмоор гэсэн бас яриа бас түрүүжнээс гаргаж ирсэн шүү. Байж болно штэ. Ер нь бол өдөртний Гой сонсогдчихлээ. яригдсан штэ бас. Бас яригдчих Мөөдөл байсан. ярьж байна. Гоо яригдчих байсан юм Тийм зүйл тийм яригдчихсэн. Тэрээс зүгээр зохиосон зүйл биш. Энэ Энэ яриа Янс коридор очмоор нь биш ээ зүгээр л. Тэгээ, Warriors өөрсдөө Warriors Янсыг Янс сонгож гарсан байгаа байсан. шүү дээ. Энэ тоглолтын дээр Индианагаас 8 тоглогч 10 дэш оноо авсан. Өстө бөмбөгийг ширлээ те. Багаараа тоглож байна те. Яг зөв Индианагийн гой сакс нь болохоор Рик Карлайлийн нэг юм амар хурдтай тавталж байгаа. Тэр хурдтай тавталгааноос ямар нэгэн хувилбар дуудахгүйгээр тухайн нөхцөл байдалд яаж тааруулж хин энийг мэдэрч тоглож байна. Хин нь ямар илүү давуу тал гарч байна. Хин нь өсөлж байгаа хамгаалж байгаа багаас илүү урд нь гიშгэж байна те. Тэгээд тэрнтэйг төгс зогсож байгаа хүмүүс мэдээж Халибертон тэрийг найруулж байгаа, тэрийг өгж байгаа. айгүй хурдын юм байлээ тий. Яг өөрсдөө яг ер нь бол яг өөрсдийнхөө нэг Индианагийн сакс гэдэг нэг гоё юм аа өнгөрсөн жилээс хавуулаа гаргаад ирсэн байгаа даа. Өөрсдөнд нь суудсан байгаа даа. Тэр саксаараа тэр саксныхын ер нь золиос нь 2 жил дараалал багсан. 36 он авчаад амжуул өгнө гэдэг чинь ер нь бол тэр бөмбөний шилжилт ямар амар байсан байг юм байна. Зөв яг хөө би зүгээр яг энэ 4 тоглолтын дараа би зүгээр хиний үгийг сонсох гэсэн байх гэхээр Lucky Box багийн ахлах санжуулагч юу гэж ярих нь гэдгийг сонсох надад илүү сонирхолтой байсан байна. За. Уг нь үнэн юм ярьж илээ. Эсрэг бага 60% довтлуулаад 3 онооны шидэлтэн бараг 50% довтлуулахаар ямар ч тоглолтод хожиход хэцүү гэдгийг сүүлч хэлж байгаа. Гэтэ яг тоглолтыг үзэхээр Doc Rivers гэдэг тусгажуулагч эднийг 60% довтлуулахгүй тулд яг ямар хамгаалтын тактик барьсан бэ гэдгийг харах гэдэг нэг тийм харагдахгүй байгаа. Хулиралд угаасаа Индиана илүүрч байгаа шүү дээ. Энэ жил Багс илэрхсэн. Багс Нодлын Индиана илэрхэд энэ жил Багс илэрхсэн. Тэгээд мэдээж одоо Янис 30 настай. Тэгэхээр юу гэдэг юм бүр түүнийг залуухан болгоод ингээд ахаад эхнээс нь эхлэн гэвэл Янис тэрийг хүлээмжшүүлж чадахгүй. Одоо Янис Милоки хотод бол хийх юмаа хийгээд өгсөн. MVP-г нь авсан, аврагыг аваад өгсөн болохоор за би одоо ингээд өөр тишээ явлаа гэвэл ойлгохоор байхгүй. Ямар ч асуудал байхгүй. Арт оцсон баг шууд контендер бас болно те. Өөрөө бол контендер баг руу явна шүү дээ. Тэрнээс одоо Wizards руу би явъя гэхгүй л хэл та. NBA-г өөрчлөө шүү дээ. Тий. За бүгдээ угаасаа нэг удахгүй бас Багсын талаар дараагийн нэвтрүүлэгтээ бүр тухтай ярихаар юм шиг байна. Багсын талаар тийм ээ. Энэ зургуудыг 3-1 болчихж байгаа юм чи ер нь хэцүү л дээ. Юу шилдэг хамгаалалтын тоглогчийн шагнал түрүүн ярьсан. Evan Mobley авсан тий. За тэгээ энэ дээр бол манайхан бол жоохон заавал Evan Mobley мөксийн их сонслоо түрүүн тий. Та хэдээс Заав Evan Mobley юм уу гэж хэлсэн. яг одоо яагаад урд чугуун хүмүүс авч болдгоо юм бэ? Би бол тэгж хэлв. Би бол Evan Mobley хандлан байгаа. За. Би бас Evica 100 буц Evan Mobley хоёрын нэг нь л авах гэж бодож байсан. Гэхдээ Dyson Daniels бол хэцүү шүү дээ. Баг нь плей-оффт ороогүй хүн чинь яаж юм том чаглал өгөх юм бэ? Тэгээ Dort Bay гэхээр яг үнэ хэлбэл Shane өөр амар хамгаалттай. Jalen Williams нь өөр амар хамгаалттай байгаа гэдэг асуудал бас байгаа байхгүй. Харуулсан ингээд өөр хүчин зүйлүүд байна. Тийм. Одоо Evan Mobley дээр бол хүндэтгэл шалтгаан маш их шүү дээ. Багнаас дээрсэн. Тийм шүү дээ. Garland Mitchell хоёр хизээ нэг тийм хамгаалттай байсан. Тэгээ 3 номер дээр гарч байгаа Max Strus-ийн хамгаалт бас тийм онцгой юу. Тэгэхээр энэ Cavaliers-ийн хамгаалтыг нуруунд дээр үүрж явж байгаа Mobley мөн үг гэвэл мөнөөс юм баггүй. Тэгэхээр Jerry Talon-ийн нөлөө байхгүй юу? мэдээж байгаа. Гэтэ одоо энэ багч нь хардаа амжилтаар лигийн хамгийн шилдэг хоёр багийн нэг нь байчаад нэг чагналгүй үлдэх гэдэг шүү дээ. Тийм үстэй MVP-г өрсөлдөөнд лидер нь ярихдахгүй юм. Одоо энэ hustle play дээр нь одоо Mobley аваагүй өөр хүн авсан бол ингээд бүр юу ч хүлдэх гэдэг шүү дээ. Яг дасгалжуулагч авч магадгүй юм те. За юу бүгд тэгвэл нэг юмсан Cleveland-ийг ярьсан Cleveland-ийн цуглыг үзье та Miami-т те. За Miami руу цаа.
За Майами бол өөрсдөө л плей-офф руу орж ирсэн тийм биз дээ. Тэгээ урам хугарт хажигддаг юм Сүүлдээ өөр тийм амар үг хэлсэн байдаг тийм. Өөрсдөө орчихсон гэж юм чинь. Орж ирэхгүй болох байсан. Өөрсдөө л орж ирсэн. Чи боловчтэй хүмүүх юм. Яг бай Баясагийн багийг хэлэхэд. Надад ч ихтэй баясаа өөрөө хэлээ. Бараг өөрөө хэлсэн тий. За манайха би бол юу ч харахгүй гэдэг. Плейф ороод үзчихгүй ч гэдэг юу ч зүгээр амар байсан шүү дээ. Оронд нь орж ирвэл Чикаго ч орж ирэхгүй үзэхээдсэн мэт дээ. Үгүй дээ. Чикаго ч нэг нэмэргүй л дээ. Атланта нарийн ямар байсан бол нэмэргүй дээ. Үгүй дээ. Үрэлдэхүүн дутуу байсан шүү дээ. Плейний хамгийн шилдэг баг л үзээд шүү дээ. тэгээд Плейни бол хамгийн шилдэг баг нүнэ. Атланта нараа дээр байсан гэж магадгүй. Атлантас нь Сиднейд тоглож гинцсэн. Тийм үү. Яг ч Плейни бол хамгийн шилдэг баг бол. Яг энэ уртсан. Энэ тоглолтоос ерөнхийдөө тэгэл Cleveland Cavaliers Тэгээ нэх ядрахгүй очиж байгаа шүү дээ. сул нэг зоохонгүй тоглоо хожчихсан юм. Ямар ч тэмцэл гэх юм харагдаагүй. Харин тийм талбай дээр ирээд одоо Тэгээд ингэж байгаа шүү дээ. Нөгөө яг ингээл оноо ингээл нэг жоохон илүү гарчих юм. Тэгэл нөгөө Майами нэг жоохон оноо ойртуулах гад ирэхээр л Мичл нь гарч ирээд хоёр шилчгээ буцаа суучих тийм. Жохон ойртохгүй. Жоохон ойртох гад ирэхээр 6 оноо холдуулчихад буцаа суучих. Ийм л болчиход байгаа юм байна. Амархан гэсэн. Тэгээ нөгөө хэд дээр хожуулаад байгаа байхгүй. Струс нөгөө Тайжром Роморо одоо нэг Хантер энэ дээр амар Гарланд энэ тоглолтод оролцоогүй гэсэн юм барыг харагдахгүй байхгүй нөлөөлөхгүй байгаа. Тэр чинь баг яг баг гэдэг юм л яваад байна тийм. суудсан тий бүр. Хантер нэг тоглолтод муу тоглосон бол дараагийн тоглолтод орж ирээ сайн тоглох ч юм уу ингээл. Ер нь гэхдээ Cavs удирдлагын түвш ингэ явчлаа шүү дээ. Ер нь гол тоглогчид нь дандаа л 30-аас доош минут тоглосон. 28, 29 минут тоглоод Мичл заавал орой болгон 25-аас дээш оноо авах шаардлага байхгүйгээр энэ удирдлыг тэр чигт нь явсаар байгаа л энд ирчлээ. одоо тэгэл Бостон дээр л хамаагийн мал гарах шүү дээ. Тайлер Хиро дээр өөрөختөө жоохон шүмжлэлтэй анмаар энэ тоглолтын дээр тий. 13 оноо. Яг Тайлер Хиро олон удаа орсон юм а нэг удаа гарахад зүгээр. Тийм шүү. Ер нь гарахгүй байсан шүү. Ер нь гараагүй шүү энэ жил. Гарахгүйсоо Остер болоо шүү дээ. Амар. Эхний өөр тоглолтсон сайн тоглосон. Гарахгүй байсан. Остер хэмжээнд орчих гэдэг чинь амар нэг ч гараагүй гэсэн үг үстэй юм шүү дээ. Энэ жил харин айгүй сайн байсан. Гарсан хүн бол ер нь Остер болохгүй шүү дээ. Тэгээ багийн Нотлон бол ингээ ээлжилдэг байсан шүү дээ. Орж онцтой байгаа. дамжуулалт бас гоё шүү дээ. 32 онцтой дамжуулалт багаараа 46 самбар. Тэгээ бөмбөг алдсан 10-аас доош тийм. За ямар ч талбай дээр нэг гоё хоёр тоглолт авчирч тий. Плейнээс гарч ирсэн газ давтал тим юм тий. Тэгээ Майами холын шидэлт бол илүү байж байгаа үстэй тий. Багта Доош орж чадахгүй л дээ. багта Нэг учраас 3 шидчихэл. Тоглоом тийчтэй 3 шидэгдэх. нөгөө бид нар ярьдаж плей-оффын тоглолтууд нөгөө энгийн билетнээс хэд их хүнтэй болдог үлээ тийм ээ. Тоглооны самбарт бас эдлүүлж чинь тий 13 5. Тийм байна. Тэгэхээр Ер нь Ер нь самбар агуулгаараа л дийлэхгүй л байна л. ер нь самбарт дийлэхгүй байна тий 46 29. Одоо нэг төрлийн ганц ажил байна уу байхгүй юу? гэхдээ Дамжуулалт бас маш дутуу. Кэмбиний талбайд тоглосон тоглолтыг энэ дээр бол хоёр тоглолт сайн тоглосон шүү дээ. Энэ бас ойрхондоо тоглолцсон баггүй. Нэг үзчихье гэж. Ууг нь тийм ууг нь гайгүй байсан. Гайгүйс. Энэ өөртөө талбай дээр ирээд бүр Энэ тоглолт л жоохон. жоохон сонир тоглолт. Чи нэг асуудалгүй яана гэдлээ. Нэг тоглолт авчихна гэж. Тэр чинь тэр тоглолтыг үзээд бүр авах юм байна гэж баримтжсэн шүү дээ. Клэлэндээ тоглосон. Кэмбиний хоёр тоглолт нь аюул сайн тоглолцсон баггүй. Тэгээд талбай дээр ихээр чинь талбай дөрөв 20 мянган хүн байхаар чинь шал өөр болмоор. Тэгээд цуврал дууссан дараа л дууссан гэж шүү дээ. Тийм шүү. Тэгвэл юу болж бол тэр Болоогүй юм шүү бүгд мэдчихлээ шүү дээ. Тийм. Одоо ахаад нэг Нэг тоглолт хожил аавна гэдгээрээ л байл та. авна шүү дээ. Одоо бооход тоглолт Өөдөөс нь шууд бууж өгөөд Бууж өгөөд. тэр чинь ихний хоёр тоглолт харчаад хэлсэн юм. Энд чинь тэгэхээр ерөөсөө Жими Батлерыг алддаг маш буруу зүйл болсон болж таарж байна тий. Үгүй шүү дээ. Яах юм тоглохгүй байгаа юм нэрээ. угаасаа тоглохгүй. Гэхдээ тэгээ Вигс ч одоо тоглоод нэмэр алах шүү дээ. Үгүй винг шүү дээ. Жимигээс салах нь чухал. Тийм үү? Жимигээс салаад бага ахаад нэг өөр чиглэл рүү иргэчлээс явуулах гэдэг чинь энэ үйлдэл бол тэгээд ихэд Тийм бодоод байна л да. Янсыг авч мэдхээр баг шүү дээ. Вигс аль нэг багт 3 номер дээр тоглох уу? Гаранда Вигсийг 3. Тэр нь бас юу байна? Нөгөө бусад хамтрагчид нь ямар байх асуудалтай байна шүү дээ. Вигинс нэг тэгж дарамт өгөхгүй. Тийм. Чи заавал оройол нэг 20 он авах шаардлагатай шүү гэхгүй л бол Вигинс чинь бас нэг хамгаалаа. Гой хамгаалчин ингээд бас хэрэгтэй үедээ нэг 20 30 авчин зүгээр л тийм. Вигинсийн ганц том алдаа нь анх руки NBA-д орж ирэхдээ айгүй хүлээлттэй орж ирчээ. Тэрнээс яг өнөөдөр хүртэл агцсан айгүй бага байхгүй. Тэрэндээ л гол асуудал Дэлхийн байна. өндрөөр үнэлэгдэж орж ирсэн. Тийм болохоор бид нар Wiggins-ийг үргэлж дандаа нөгөө драфтын номер 1, драфтын юу гэж дандаа ингэж Тэгээс яг нөгөө нэг драфтын нэг миг орчхоор заавал нөгөө лидершип байх хэрэгтэй тий. Баг авч явах хэрэгтэй гэж боддог.
Зүгээр амар гоё үүргийн тоглогч. Манай хүн чинь тийм хариуцлага үүрэх дурггүй юм Яг шиг хөө байна. сэтгэл санааны хувьд тэр түрүү жилдээ суусан нэг асуудал гарсан шүү дээ. Тэр бол ер нь одоо бол тэр байгаа юм шиг санагдтыг. Ер нь тэр нэг маш тийм нэг том драма авцсан. Одоо Бен Симмонс тохиолдсон зүйлсэл ойролцоо. Тэр чинь тэр нөгөө хүмүүс чинь нөгөө тэрийг хурдан давж гардаг хүн гэж байна. Давж чадахгүй хүн сэтгэл зүйтэй хүмүүс зөндөө байдаг хөөхгүй. Тэгэхээр тэрний нэг юм болоод гэж бодсон. Одоо Бен Симмонсийн тархинд бол би хизээж шийдэж чадахгүй мэн гэсэн юм логлогдсон ба шүү. Тэгэхээр хүн бэлтгэл хийгээл би шийднэ гэдэг хүн сайжирч болно шүү. Эсвэл талбай дээр гараад нэг хоёр шийддэг ч юм уу тийм ихтэй болж болно шүү. Яг тоглож чаддгийг гэдэг нь 22 оны тэр Warriors-ийн юм дээр харсан шүү дээ. Тэр Memphis-тэй төсмө тоглолтын тоглолтууд дээр нүдэ тэр хамгаалалт бол яа тий. Ер нь авраг авахт хамгийн том үүрэг гүйцэтгэсэн үүргийг болгоч чинь Wiggins Lewis тэр аврагыг ер нь авч өгсөн шүү дээ. Warriors. Тэгээ хажуудаа заавал хоёр том одоо Тийм. Багийн одоо 3 юм уу 4 дэх дөрөөл тоглогчоор л тоглох хэрэгтэй. тийм юм байна. Тэгвэл аах л та. Тэгж л тоглох хэрэгтэй угаасаа. Тэрнээс илүү потенциал авах. Майами гэхдээ 3 дахь лидерийн үүрэг гүйцэтгэх боломж нь байна. Хэро Бэм хоёр байгаа шүү түгэн тий. Тэгэхээр бол тэр юу нь бол байгаа шүү. Одоо нөгөө Бен Симмонс бол сонирхолтой. Бен Симмонс чинь уг нь баруун гартай хүн юм байна шүү дээ. Яа зүүнээрээ шийдтээ. Бичгтэй зүүн бохгүй юу? Леброн тийм шүү дээ. Гэхдээ Леброн бие хүчний баруунаараа идэв шүү дээ. Симмонс болохоор бичгтэй зүүн мөртлөө бие хүчний баруунаараа идэг. Бейсболын бөмбөг баруунаараа шийднэ. Америк хөлбөмбөгийн бөмбөг баруунаараа шийднэ. Тэг яг холддог тийм хүмүүсээ нөгөө баруун зүүн тархины яатсан хүмүүс. Тийм л дээ. Тэгэхээр одоо бүх бие хүчний баруун гараар гэж юм чинь 3-аас баруунаараа шийдэх хэрэгтэй санагдаад байхгүй надаа. би бол ингээд тийм цогтөг бүх юм солгоогоор байхгүй юу? Сүх солгоо, одоо гольф солгоо, тэгээ цогтөг юмнууд ерөөсө солгоо. Тэвг мэв бас солгоо. Тэгвэл зарим юм баруун. та ном сум арах буудах юм бол солгоо. Бичиг нь баруун. Тэгсэн мөртлөөсөө нөгөө юу Одоо ингээд бус бүх Та юу? тий. Тэгээд ингээ хоёр гараараа ингээ. Хоёр гараараа ингээ шидэд би яг аль нь Чи зэрэг өвчсөн байж болчих юм тий. Шүдөө багтаа дандаа одоо солгоо. Би хоёр гараар угаад. За юу вэ? Ингээ тэгээд нэг жоох юм өнгөтгэд дарсан. Тэр ер нь Wiggins-ийг бол бас дутуун чадахгүй шүү гэдэг тий. Хоёр гараар шидэ угаад. харин зүв багтаа очвоо яа. Тэгээд яа болох гайгүй хоо. За хэсэг өрөмдөр бүгдээрээ уулзсан. За энэ бит тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ бит тогтоог ерөнхий мэдлэгч мэдээж хэрэг PC Mall электron маань нэгтлгүүр бүх төрлийн электron маань та бүхэн зөвхөн PC Mall сонгороо мөн бүх төрлийн гар утаснуудыг аль бис нэртэйгээр бас худалдаа аваарай гэж хэлмээр байна. Тэгээд бүх гар утаснуудыг бүх электron маануудыг уурчаагүй лизингээр авах электron маань нэгтлгүүр PC Mall. За мөн нэвтрүүлгийн ерөнхий мэдлэгч илүү тэмүүл Pepsi тэгээд мэдээж хэрэг дугаар болгон дээр тэнийг юм болгон байдаг тийм. За энэ удаагийн дугаараар түрүүн бас ярьсан тоглогчийг онцолж байгаа. Энэ бол Scottie Pippen Jr. За мэдээж алдарт домог тоглогч Scottie Pippen-ий хүү гэдгээр нь бол хүмүүс мэдэх бах. Тэгээ тэрээр ер нь бол 2000 онд төрсэн. За 185 см өндөртэй. 77 кг жинтэй. За Vanderbilt гээд коллежид 19-с 2022 он хүртэл тоглосон. За 2022 онд undrafted-аар Los Angeles Lakers багт сонгогдоод тэгээд Los Angeles Lakers багийн бүрэлдэхүүнд маш цөөхөн тоглолоод за тэндээсээ South Bay Lakers буюу Lakers-ийн G League-ийн багт одоо 2 улирал тоглолоод за тэгээд 2024 онд Memphis багт солилцоогоор ирсэн. За энэ улирал 79 тоглолтод оролцсон байна. Scottie Pippen Jr. 79 тоглолтод оролцохдоо түүнд 21.3 минут олдсон. За тэгээд 9.9 оноо 4.4 оновчтой дамжуулалт 48% field goal-тэй. За 3.3 самбар дундчилсан юм тоглож байна. Тэгээ сүүлийн 2 тоглолтонд 30 оноо, 28 оноо, 11 оноочтой дамжуулалт өгсөн байна. Энэ улирал бас 79 тоглолтонд оролцохдоо нэг удаа triple double бас дундчилсан. Тэгээ өөрийнх нь ер нь ярьцлагын ч гэсэндээ харахад над боломж олох юм бол би энэ тоглолчгээ байхын тулд би өдрө болго хичээж байгаа шүү дээ. Тэгэхээр над боломж олоход бол би энийг хийх бэлэн байгаа гэдгээ хэлсэн байгаа. Тэгэхээр ер нь нуруу намтай ч гэсэндээ өөрийнх нь тоглолтын арга барил оноо авах чадамж тоглолтыг гол найруулах тэр тесрэлт чадамж нь маш сайтай байгаа учраас холбогчийн байрлалд хэрэгтэй тоглогч нар багууд бол ер нь нэлээд сонирхох болов гэж бодож байна. Дээрээс нь 20.2 сая долларын. Тэгээ дээрээс нь намхан биетэй ч гэсэндээ хамгаалалт нь сайн байгаа дээ шүү дээ. Нөгөө юуныхаа яг нэг өөрийнхөө байрлалын хамгаалалт гэдэг сайн хамгаалчтай гэж гээ нүү. Тэр бол бас тэгээд бас нэг аав юм байгаа хаа тий. Тэр аимшигтай хамгаалдаг хүний бас хүүхддэг гэн байж л баг тий. Бүх цагийн хамгийн төчлөг Робинс тий.
Аав нь бол Тийм шүү дээ. 6 удаа авраг Робин тий. 25-5-таа Робин шүү дээ тий. Тэгэхээр тэр хүний хүүхдүүд тэр юм байгаад бах тий. Жохон байдаг байл. Яаж ч байгаа бах. NBA драфтлагдаагүй шалтгаан нь ерөөсөө биеийн хэмжээтэй холбоотой шүү дээ. Vanderbilt-ийг сургууль тоглодог байхдаа Vanderbilt тэр яг бүр ингээд өндөр зэрэглэлийн дивизион 1-ийн сургуульд орохгүй. Гэхдээ бүр дунджаас жоохон дээгүүр хавцаад өрсөлдөг багтал 22 оноо 20-с дээш оноо дундчлаа 5-6 оновчтой амжилтыг өгдөглөөсөн юм тоглож. Ийм өндөр коллежийн 40 минутаас гэсэн бүгд ийм өндөр статистик үзүүлбэл ер нь NBA руу шууд орж ирдэ шүү дээ. Тэгээ гол шалтгаан нь метр 80 потенциал тоглох чадвар нь бол байсан. Зүгээр NBA ирээдүгээ хараад нөө потенциал дээр нь илүү тулгуурж драфтдаг юм нь одоо хүртэл давмгаалдаг учраас ерөнхийдөө бол NBA драфтлж орж. Өнөөдөр Энэ Пиппин ч ер нь Джейлен Бранснаас өндөр үү? Ер нь Намхан бох уу? намхан Намхан та. Тийм. гол дав Ер нь баг адилхан, яг адилхан. Мантай Бранс чинь бас л их жижиг шүү дээ. Джейлен Бранс нэг Даллас 2 дугаар тойргийн 50-ийн дээр хөрөлөө авсан байхгүй юу? Тэгэхээр бас энэ нуруул байсан юм байна тий. нуруу тий. Ер нь Цаашаа өсөх боломжгүй л гэж Брансныг драфтыг одоо анализ хийж байгаа бүх спортын сэтгүүлчид тэгж л ярьжсэн байхгүй. Цаашаа өсөх ямар ч боломж байхгүй. Намхан, удаан, атлетик биш гэл бүх талаар нь Брансныг муулаад ерөөсөө Тэгэл хойшлцсан байна. тэгэл хойшлсон. ер нь хамгаалал уучлалт хийдэг гэсэн юм тест. Ганц Корийг ч гэсэн ганцхан шийддэг өөр юм байхгүй гэл тий. Тэрээс драфтын хулгай болсон тий Бранс. Хулгай. Тий. Тэгэхээр яг нэг юм сайн харлаа тий. Плей-оффын тоглолт, плей-оффын дөрөвд тоглолтод сая тий 30 оноо 11 сан. OKC-ийн эсрэг шүү дээ. Метр 85-тай хүнд тий. OKC-ийн эсрэг. Окусиг эсрэг тэгэхээр энэ тоглогчийг сууж байгаас баярлалаа тэнэ гэдэг дандаа бас гоё мэдээлэл өгдөг. За одоо харин бас нэгэн дэлхийн нийтийн бас нэгэн гоё нөгөө үдчихэж байгаа сурлыг тий. Тэгээд Тэснэ төгсгөлд локал биш бол бусдын шийдэх. Гэтэ Лукагийн байрлал өөр аяг үтсэ те нэг тэр болонд очиж жаад бүх юм шахагдсан байж байгаа. за цуврал уулнууд favorite нь Lakers байсан тийм ээ. Тэгсэн. Гэсэн юу гэхэд 3-аарч гарсан. 3-аарч гарсан цувралд яасан ч Миннесотаг бол явах байсан бүр их хүмүүс 4-2-оор дууссан гэдэг юмтай юм явсан шүү дээ тий. Явж ирсэн шүү дээ. 7 тоглолт гарна эсвэл 6 тоглолт гарна. Одоо бол жоохон хүнд болчлоо. Lakers одоо мэдээж талбай дээр очсон тоглолтоо заавал хочих байх. Тэгэхээр энэ буцаад ирж байгаа даалгавар маш хүнд болчиход байна тий. Яг нэг тоглолт нь яг яатч өдөр Лукагийн тэр нөгөө бие муудсан тэр тоглолт нөгөө дандаа 30 донаа авдаг тоглогч 10 донаа авчихаар тэр оноо авчиж байгаа юм л да. За өнөөдрийн тоглолтын дээр болсон хамгийн яг гол зүйл нь гэх юм бол JJ Redick засгалжуулагч тоглолтын 2 дугаар хагаст гараанд гаргасан 5-ыг буюу Jackson Hayes ихний хагаст гараанд байсан бол сэлгэнээс Dr. Finney Smith-ийг Jackson Hayes-ээр орлуулад энэ 5-таараа 2 дугаар хагасын 24 минутыг нэг ч удаа сэлгээ хийхгүйгээр тоглолцсон байхгүй юу. За энэ 5 тоглогчд мэдээж дунд нь 40 настай LeBron James гэдэг тоглогч байгаа. Энэ тоглогч 3 дугаар үеийн төгсгөл магадгүй 4 дугаар үеийн ихэнх үед 2 минут суугаад гараад ирсэн бол бас хэрэгтэй байсан. За тэгвэл мэдээж заавал хожих хэвээр сурлыг 2 болгох хэвээр гэсэн бодолтой хитрхи автан ч гэдэг юм уу те. Айсгол нөгөө нэг юу гэх юм сэлгэнээс гарч иж байгаа тоглогчдоо ямар нэгэн байдлаар гарааны тоглогчдоос илүү тоглож чадахгүй гэсэн чаднаа гэсэн тийм итгэл байхгүй байсан юм болов. Гэхдээ үнэхээр яг 5 тоглогчийг 24 минут амраахгүйгээр тоглуулна гэдэг бол бас чин шийдвэр болж байгаа эргэлзээтэй шийдвэр болж одоо олон нийтэд хүрсэн. Би яг наадах чинь яг ярмаар. Би төсмөд одоо энд яг байгаа ганц дасгалжуулагч нар юм чинь. Анараас суу гэж бодож байна. Чи яг энэ дээр Редкийг ер нь зөвдөгч өгөө буруудах чи яг чиний үнцэг. Яг хоо дэлхийн нийтүүд янз бүрээр ярьж байна. За ингээд 24 секунд гарааныхаа юу энэ маш хурд 24 минут энэ маш хурд тохиолдол гэж байна. 95 хавцаа оноос хойш ер нь анхны тохиолдол. Анхны тохиолдол гэж байна. Тэгэхээр бид Редкний дотор нэг юм бодсон байгаа. Тэгэхээр тэр миний бас бодлыг бас бид шууд буруутгах болохгүй байна та. А гэхдээ энэ яг энэ өнөөдрийн тоглолтод яг чи сая хэллээ 40 настай LeBron байгаа тэр дунд нь 24 минут тасалдгүй тоглоно гэдэг бол тий бас амар зүйл биш шүү дээ. Яг энэ зөв шийдвэр байсан нь чиний хувьд яг чи яг аль талаас нь харж дүгнэх вэ? Араа ийм бохоо. Ер нь бол улирлын тоглолтоос плей-оффын тоглолт руу орохоор бүх багуудын ротейшн хумигддаг, тэгдэг. Яг найдвартай 8 юм уу 9 тоглогч ороод тоглолдог. За тэгээд JJ Redick-ийн хувьд гэх юм бол өөрөө карьерийнхаа туршид шидэгч байсан. За тэгээд шидэгч хүмүүс яадаг вэ гэхээр олон минут тоглохоор тоглолтын сүүл рүү хөлн түлхэх ойлгох юм уу ядрах мэдрэмжийг авдаг. Тийм болохоор уг нь бол сэлгээг хамгийн сайн хийж явах хэрэгтэй юм бол JJ Redick өөрөө юм болов гэж бодож байна. Би гэхдээ JJ Redick буруу өгөхгүй байгаа. Яагаад гэвэл хэрвээ энэ тоглолтод ганц 2 шийдвэр зөв байсан бол Lakers хожих боломж байсан бохоггүй. Хэрвээ хожсон бол бид нар яг 24 минут тоглосон дээр юу ярьж явах байсан. JJ Redick зөв те. Зөв нэг юм алдсан ярьж байгаа. Тэгэхээр тий альбаа юм хоёр талтай байгаад. За тэгэн гол тэр LeBron-ы хажуугаас гаргадаг тэр бөмбөг алдтуулсан тий. За тэгээд бас нэг зүйл байгаа. Anthony Edwards тэр
Леброн очоод бөмбөгийн цохоод хинээс гарсныг үзэх гэж чаленж үзээд алдааг үлээж байгаа. FIBA буюу олон улсын загсан бөмбөгийн дүрмээр бол нэгэнт гарсны алдааны шийдвэрийг өөрчлөхгүй. Алдаа байсан ч өөрчлөхгүй. NBA дээр бол энийг өөрчилсөн. За энэ ялгаатай зүйл гарсан гэдэг ч юм уу ийм зүйлүүд байсан. Энэ дэрхтийг харах юм бол юу бол яаж ч Миннесотагийн талд давуу байгаа юм тийм ээ. Тэр үзүүлэлтүүд. Үзүүлэлтийг харах юм бол би гэхдээ яг санийх ч бас ямар л да тэр яг тасалжуулагч яг өөрөө мэдээж тухайн нөгөө тоглолтондоо зориулж өөрийнхөө тактик гаргана. Одоо нэгэнт хожигдсан юм чинь жижигэр эдэх юм буруу. Бор болчихж байгаа. Хоцсон жижигэр эдэх ч гэсэн энийг хариуцах нь үүрэхэд амарч асуудал байхгүй би бол эргэлзэх. Тулгаагаас би нэг бас тулгаа бол одоо нөгөө энэ цувралын турш нөгөө Остон Ривсийг суултаад болгож ирсэн байхгүй юу? Надад ингэж хэлсэн. Одоо тэнд итгэлтэй байна тийм. Тэтгэлтэй байлаа. Тэгэхээр яг асуух гэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө 24 минут тасалдгүй тоглолтыг тоглоход бол ер нь ямар ч тоглогч бол хэлээ л да. Тэр залуу байна уу, хөгшин байна уу ялгаагүй хэлээ. Тэгээ энэ чинь ийм өндөр темптэй тоглож байгаа юм зүгээр юм заал авч байгаа шүү тийм ээ. Тэгэхээр нөгөө Остон Ривсийн нөгөө хамгаалт улам л тэрийгээ дагаад бас ядар даваад туссан улам муудах байх тийм ээ. Чиний нөгөө яг юу ер нь биелж байгаа шиг байна. Сул талын тэгээд Остон дээр хөлцөл явж шүү дээ. Сул талаа дээр шууд Остон шууд өгсөн хэврээд байна. Гүү. Одоо зөвхөн Остон Ривст бол буруу өгөхгүй. Одоо дасалжуулагчийн хувьд тэгвэл өнөөдөр гарсан шиг. Зүгээр Лексийн потенциал нь л юм байхгүй. Би зүгээр потенциал нь бүрэлдэхүүн нь юм байна л гэж яриад байгаа шүү дээ. Бенчэс гэхдээ орж ирэхдээ тусламжийг байхгүй л байгаа даа л. Гэб Винсент удирдлагын төгсгөл тун хатайхан формд ороод ашиглагдаад ирсэн чинь плей-оффт бод гараад ямар ч тийм эерэг нөлөө авчирч байгаа. Бараг сул тал болох нь. Тийм. Vanderbilt болохоор довтлогоон дээр үнэхээр асуудалтай учраас эсрэг багт нөгөө хэд нь товтлоход бүр орон зайгүй болгож өгөөд аюултай юм тоглолт болгоод учраас Vanderbilt-д олон минут өгч чадахгүй. За Jackson Hayes бол бэлтгэлийн маягаар л гараанд гарч болохоос 4-5 минут л тоглож байна. Угаасаа Connect. Тийм. Далтан Connect-ийг бол ашиглахгүй байгаа. Удирдлагын төгсгөлөөс л ашиглахаа болцсон шүү дээ. Тунгууд чинь плей-офф гинт оруулж ирэхгүй байх шиг байна. Тэгэхээр Legacy потенциал нь энэ багхгүй. Би болохоор Legacy удирдлагуудад шууд бурууг нь өгмөр байгаа байхгүй. Яагаад гэвэл зүгээр л Bronny James-ийг плей-оффынхаа бүрэлдэхүүнд аваад үлдсэн. Угаасаа ашиглахгүй шүү дээ. Орон нь өөр өгч гисэн. Орон нь Cam Reddish шиг жишээ нь байлуулж ирсэн бол одоо зүгээр өнөөдрийн тоглолтын дээр жишээ сэлгэнээс нэг жоохон spark буюу тэр нэг жоохон дэмжлэгийг л үзүүлсэн бол энэ тоглолтод Legacy аваа явчихаар байлаа шүү. Остон Ривсийн оронд нэг тийм сонголт Гүүдүн гараад байсангүй, Vanderbilt гараад байсангүй, Finney Smith-ийг 40 минут тоглуулсан гэхээр Jackson Hayes ерөнхийдөө гарамч байсаагүй, сэлгэнч байгаагүй гэсэн үг шүү. Ингээд үндсэндээ ерөнхийдөө 5 тоглогчоор л үдчихлээ шүү. Тэгээ юу манай 6 дахь тоглогч нэг юу гэж бодож байна. Яг нөгөө Lakers бол маш сайн тоглож байна. Маш сайн тоглож байна. Ийм бүрэлдэхүүнээр. Сайн тоглож байна. Тэгээ удирдлага гэхдээ 3 дугаар оройр дуусгаад 50 хожил багт авцсан багийг бид яриад байгаа шүү. Маш сайн тоглож байна. Тэр 5 хүнээ солихгүй байгаа нь солихол юм бол бариулчих гээд байгаа байхгүй юу? Ерөөсөө байгаад байна гэсэн үг шүү дээ. Хинт орж ирэх хүндээ найдахгүй байгаа байхгүй юу? Хинт орж ирсэн л бариулчих гээд байгаа байхгүй юу? Тэгэл энэ таваараа л аргалаад нэг байх гал ингээл амин тэмцэж байгаа л хүний л юм шүү дээ. Ер нь бол арга барж шүү. Аргаал барж байгаа л хүний. Бид нар тэрнээс нэг тийм айхтар тактик төлөвлөгөө бол биш. Нөгөө нэг жоохон урд нь гацсан байгаад байгаа шүү дээ Lakers чинь. Тэрийг л алдчих гээд байгаа байхгүй юу? Тийм одоо солиод өөр хүн оруулж ирэнгүүт л нөгөөдөл дээрлэгчих гээд байгаа байхгүй юу? Тэгэл яалтчгүй л энэ таваараа л хөрхи гүрийгээрээ л гэл хөрхи амиал тавьж байгаа. Бид нар Лука Дончичийн бэлтгэлжилтийг байнга л ярьдаг тий илүүлж ин тий янз бүр ингээд. Тэгэхээр мэдээж Лука Дончичийг 24 минутаас тоглох зүв байсан юм уу гэл тий. Яагаас сэлгэн гоё. Одоо би нэг амар тэгж Bronny James, LeBron хүүхдийг ад үзээд байгаа юм байхгүй. Гэхдээ Gary Payton Jr, Scottie Pippen Jr гэдэг органикаараа өөрсдөө баталж харуулад энэ бид ороод ирж болтгол юм биш үү. Bronny James гэсэн тэр замыг туулах хэрэгтэй байхгүй юу? Жилигтэй очоод. Жилигтэй. Тэгэхгүй Bronny James-ийг үлгэлийн дуртай аялан тоглолтуудад оролцохгүй зөвхөн гихтээ болж байгаа тоглолтууд нэг юм давуу байдлыг өгөөд ш. Тэгж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ үг чинь яаж цаашаа хөгжих юм бэ? Тэгээ нэг ийм яриа байсан л та нөгөө Лука Дончич, Дэвис хоёрыг хооронд нь солиход Даллас нөгөө нэг хэнийг авсан, Макс Кристиг авсан шүү дээ. Тэр чинь бас түүний оронд Остон Ривсийг авах боломж байсан гэнүү тийм яриад байгаа юм л да. Лекс өөрөө явуулъя гэж. Тий, өгье гэсэн юм байл да. Тэгтэн нөгөө мань хамгаалт хүсдэг Никоч нь авахгүй гэсэн гэнүү. Тэгээд Макс Кристиг авсан гэнүү. Тийм яриа. Тэгээд Далласын групптэйгээр яваадах юм лээ. Тэнэгээс тэгвэл Даллас байдаг юм. Чиний хувьд юу? Тэгээд яг зарим хүмүүс нь тэгээд зөхгүй. Нико одоо мангар юм аа. Энэ Остон Ривсийг авах байсан юм эс ингээ зарим хүмүүс бичээд байгаа байхгүй.
Энэ бас хэрэгтэй болох байсан баг. Хэлсэн баг. Нөгөө Миний зөв энэ Кайри сурвалжийг байгаа болохоор Кайри гимчин гэж тооцоолоогүй болохоор тий. За тийм миний зөв энэ сурвалжийг үзэх амар гоё юм. Юу н гоё гэхээр яг Антони Эдвардс одоо 23 настай шүү дээ. Сая LeBron хийж байгаа энэ одоо тулж байгаа байдал те өөрөө хамгаалж байгаа, өөрөө яаж физик хамгаалж байгаа гэдгийг харахаар Carmelo Anthony, Kobe Bryant хоёрын плей-офф дээр таардаг те. Тэр хоёрын хоорондын матч ч гэдэм үү. За өнгөрсөн удирдал одоо ингээл KD гингсэн. Одоо ингээл Minnesota талаасаа ярих юм бол Антони Эдвардсыг харахад аягүй гоё юм. Өөрөө энэ титмийг одоо булааж авч байгаа ч юм уу те. Яг энэ замналаар өөрөө өөрийнхөө явж байгаа нь бол маш гоё юм. Тэгээ Lakers-ийн хувьд бол яг бидээж Lucas учраас бид нар өндөр хүлээлттэй байсан. Цаашдаа магадгүй аврахын хэмжээнд ч юм уу контендер багийн хэмжээнд ярьжсэн баг. Гэхдээ яг үндсэн Lakers-ийн зорилго чинь бол энэ жил биш шүү дээ. Үндсэн Lakers-ийн зорилго бол эх жил дутуу байгаа бүрэлдэхүүнүүдэд засаад тэгээд одоо аврагын төлөө дайрах зорилттой байгаа учраас Lakers бол чадах бүхнээ хийж ийн гэж харж байна. Өөртөө сулдал одоо юу гэдэг Лукатай яаж тоглохын бүх зүйлүүдээ бас ойлгож авч байгаа болол гэж би харж байна. Тэгээд Lakers бол одоо энэ хоёрын хэлж байгаа сайн үзэж маш сайн тоглож. сайн үзэж. Одоо нөгөө нэг Шарлотын нөгөө төв биш. Тэр байхтал баг л Миннесотаг залах гээд байгаа хэвээр. Ер нь бол тийм. Тэр нэг Марк Уильямс нэг Jackson Hayes шиг нэг 4 минут 8 минут биш нэг 20 минут өгөхөд л айгу өөр шалгал болно тий. Тэгээ бид нар энэ сурвалж дээр дурдах хэвээр заавал дурдах хэвээр нэг хүн байгаа. Энэ бол Julius Randle байхгүй. Яг тоглолт нь жоохон замбраагүй болоод одоо Lakers run хийгээд ирэхээр Julius Randle аль нэг өгч идөө гэж байгаа дайраад алдаа авдаг ч юм уу. Өөрөө авдаг тий. Биеийн хүчний тоглолт. Одоо нуруугаа харуулж байгаа тэр бутаалбаруу дайрсан тоглолтыг үзүүлдэг энэ toughness буюу тэр одоо тэрний хүчтэй тоглолтыг үзүүлж чадж байгаа байхгүй Julius Randle. Тэгээ эсрэг талаас тэгээд Karl Anthony Towns хизээч ингэдэггүй 3 гадна очиж зогсчдаг байсан байхгүй юу. Тэгэхээр Julius Randle өнөөдөр талбай дээр нэмэх 8 гэсэн үзүүлэлтэд байгасан байна. Тоглолт 3 оноогоор шийдэгдсэн байна. Тэгэхээр Julius Randle энэ багийн багт байхгүй байгаа тэр toughness гэдэг зүйлийг авчираад байна удаа л би хараад. Миннесота гэхдээ өндөр баг нь мөн те. Одоо өндөр хамаг өндөр багт нь те. Тэгээд тэгвэл те нөгөө талд нь самбарын хейсл байгаа юм. Тэгэхээр өндөр сагс нь ялцчгүй дэдэг одоо зөгчин те. Одоо яг зохиол хажууд энэ 3-1 болцсон байна. яг нөгөө талаас яг Carl Anthony одоо энэний дараагийн сурвалж дээр ч ярих баг. Carl Anthony Towns-ийн одоо тэр биеийн хүч гаргаж чадахгүй байгаа байдал нь энэний дараагийн сурвалж дээр зэрэг харагдсан. Randle өөрөө тийм биеийн хүчээр тоглоод байгаа нь нөгөөний 24 минут тоглож байгаа хүмүүсийг бүр зоогоод байна шүү дээ. Хамгаалах гэж хамаг хүч гаргаад Ярдаж хамгаалах. Ярдаад байна. LeBron өөрөө очих бас нэг хэцүү байгаад байна. Гэтэ ер нь бол Миннесотаг нодлон нөгөө Далластай тоглосон шүү дээ. Тэ бүсийн аврагын төлөө. Тэгээд ингээ харахад бол энэ McDaniels Maness ингэж оноо авахулж болдгоо байхгүй. Зүгээр л одоо хин Антони Эдвардс оноогоо аваг тий. Тэгэл тэгж хамгаалсан л. Тэгж хамгаалж үдсэн. McDaniels Maness 30 мөч аваад ахаар чинь яг. Давхарч очиж үзсэн. Нэгээрээ шавж үзсэн. Алдаанд ер нь бүх юм аргаа оруулж байна л да. Тэгээд одоо юу гэх юм Лука юу Эдвардс уу гэхээр яг импакт нь харах юм бол яг энэ цуврал дээр ихний дөрөв тоглолтын дээр Эдвардсын нөлөө бол бас ер нь бол санснаас нэлээд том байна шүү дээ. Эхний тоглолтын дээр бараг л трипл дабл хийх төглөө. Сая өөрөө 40 оноо авч чадна гэдгийг харуулад хожил төтөлж үзлээ. Өмнөх тоглолтын дээр 20 оноо авсан ч гэсэн явж байгаа л тоглолтын сүүлийн 5 оноо авчиж байгаа. Яг л цаг нэрхээр тустайгаа тоглолт тоглож байгаа. Тэгэхээр ингээд Эдвардс ч ингээд хэдийгээр нас нь 23 одоо 124 хүрнэ. Оноороо 24 үрж байгаа юм тоглогч ч гэсэн ингээд шгшоогаас өнгөрсөн жилийн туршлагаас гэдэг ингээд ахаа зүүр туршлагаж байгаа юм тийм. Одоо туршлагад бас зөвхөн нас хамаагүй байдаг гэдгийг Эдвардс үзүүлээд байна. Би таадаас нэг юм асууя гэж бодлоо. Ер нь өндөр баг тийм ээ. Энэ баг эсрэг small ball тоглоод ер нь тоож магадлал нь хэрэг юм бэ? Одоо нөгөө нэг юунаас өөр байгаа даа шүү дээ. Нөгөө өндөр тоглоод байгаа багч юу лээ? Сая ярьжсэн. Хьюстон тийм. Хьюстны өндрөөс өөр байгаа даа л да. Өөр өндөр. Гобер нэг 12 минут тоглоод байгаа байхгүй юу? Үлдсэн 36 минутын сагсан бөмбөг нь болохоор Reed Randle гэж товчхаар шиддэг өндрүүд болохоор өөр болчиход байна. Урт өндөр мөртлөө ур чадвар скиллтэй орчин үеийн өндөр. Тий. Тэгээд дээр нь Julius Randle-ийн бас нэг зүйлийг магтмаар байна. Ингээ Julius Randle Lakers тохаасаа карьераа эхлүүлсэн цагаас эхлээд хамгаалт гэдэг үгний хээ үсэг байхгүй гэж ер нь товтлох дуртай, жоохон гудамжны юм маягтай, тактикийн бус тоглогч гэж маш олон шүүмжлэлд давуулдаг байсан л та. Тэгээ нэгс бол 2 3 бохоодод болсон. Тэгсэн чинь энэ цуврал дээр Julius Randle нэг тохироод байгаа юм Luka Doncic-ийг хамгаалдаг байхгүй. Luka нөгөө хурдан биш болохоор өсөрөхгүй ингээд дагаад ингээд Лукаг ядраагаад ингээд катактад хамгаалаад байгаа. Тэр нь ингээд нөгөө яг Лука удаан учраас Julius Randle гайгүй тохироод байгаа. Тэгэхээр ингээд Лукаг
мисмач үүсгэхээр Гоберос бусдын дээр яг амаргүй байгаа. Назрид ч гэсэн ингээ хөдөлгөөнтэй учраас яг урдаар илүүрхэж чадахгүй байгаа байхгүй юу? За жижигхэн тоглоом хийлээд 1-2 хэрэгтэй л дээ. Уг нь Миннесота ч урдталтай фронт кортод хин манай Конли л байгаа шүү дээ. Нөгөө үзүүлэхгүй байгаа шүү дээ. Винчензог л гаргаж иж тоглоод. Винчензо бол яг хөтэ угаасаа хэдийгээр цагаан хэрсэ тоглогч гэсэн үнэхээр Бас л тийм. халуунцтай юм байхгүй юу тэр чинь. Вилановыг их сургууль одоо коллежийн авраг болохдоо ч гэсэн үнэхээр клаш тоглолтыг үзүүлсэн тэгж том моментнаас айдаг тоглогч биш байхгүй. Тэр 10 шидэд алдсан ч магадгүй 12 3 дахь хийнэ гээл дайрдаг тийм тоглогч. Гэхдээ нөгөө нэг Остер Ривс илүү оноо авж байгаа ч гэсэн хамгаалтан дээр Винченцо нь илүү байгаа даа л тий. сул тал нь яг хамгаалтан дээр бол тэгвэл нөгөө олзлоод орны дээр хэлсэн шүү дээ. Остри байвал би нөөц чад ингэж ярьж байсан. Мактанелс, Вандербилт хоёр адилхан хамгаалтан адилхан байж болох ч тоглоом дээр Мактанелс нь бүр хамаагүй илүү байгаа. Тохоо илүү. Вандерлтэй бол харьцуулж шүү. За бүгд дараагийн бас нэг өнөөдөр өссөн хоёр зурвал аимшигт ихний хоёр зурвал аимшигт байсан байхгүй. Яг жинхэнэ плей-оффын нөгөө гой тоглолтыг харуулсан зурвалч. Нэг нь энэ Minnesota Lakers-ийн зурвал, нөгөөх нь хамгийн ихний зурвал. Энэ гэсэн үлээгүү бүгд. Энэ үснэгт гарцсан юм уу те? Стат суулж бохомдох нь аргагүй аргагүй санийх дээр бол. Саяхан тийм. Ер нь бол бидний саяны 2-2 болцсон зурвалыг л ер нь ярьж байгаа шүү дээ тийм ээ. Ер нь бол юугаараа. За ихтэй шүүгчсэн бас алдчихлаа байна л да. Triple double. Тэгээ Нью-Йорк ер нь Anunoby нэг юм оноо авалт сайтай байгаа тэр өдрөө аюултай тий. Нэг челленж юусэн бол Anunoby ч орж гарах юм. Орсон өдөр нь өстэй аюул аюултай болчихсон юм байна. Би ингэсэн Big Stuff дээр нэг алдаа энэ эхнийхээ челленжийг яаж алдсан гэж дөнгөж ихний 3 дахь минутанд авчихсан байхгүй юу? Аюул тэнийг юм авчихсан. Зөвхөн тэр бөмбөг гал дээр аваад аваагүй үзсэн бол сая сүүлийнх тийм тийм байхгүй. Тэрэн дээр эхэлж авах ч бас нэг муу тал дээр байгаа байхгүй юу? 3 минут дээр 1-4-3 минут. 4-3 минутын челленж авч яах юм бэ? Тэр хоёр ямар ч хийхгүй шүү дээ. шүүгч буруу шүүн л үз. Тэрэн дээр яасан гэж зүгээр гарнаас ингэ байсан чи араас нь хүрээд ингэ гарцсан хиний Канамын бөмбөг ядагдсан юм байна. Тэгээ шууд челленж авчихсан байхгүй. Тэр челленжийг байлгаж ирсэн бол саяныхтаар аваад алдаа байна гэж шидчихэж байгаа юм. Юу дээ? Тэр бас энэ челленжийг яадэхгүй. Гэхдээ энэ чинь бас нөгөө Яг тоглолтын төгсгөл хүртэл байлгах нь зөв плей-офф үед бас нөгөө сүүлийн 1 минутанд энэ мундаг коуч нар ч авдаггүй шүү дээ. Бусдаа коуч нар авахгүй гадаг шүү дээ. Саяныхтаар бол Кермер хизээч ахгүй тэр ихний 1-4 үлдээд зүгээр ингээд байгаад. Нью-Йорк чөлөө шидэлтийг өстэй тааруу шидчихэ тий. зүгээр байшин барьсан байгаа ч шидэлтэй. Самбарт бизнес л байна уу? Самбарт бизнес. Би бол энэ дээр бол нөгөө юуны эн чинь бол асуудал чинь баг шүү дээ. Араас нь хэлдэг шүү дээ. Наата челленж авчаа гэж хэлдэг шүү дээ. Тэр чинь ганцаар мэддэг шүү дээ. Нөгөөдөөс асуугаад нөгөөдөл челленж авчаа гэдэг мэддэг шүү дээ. Тэрэн дээр жоохон яг бас нөгөө нэг тоглогч өөрөө бас аав гэдэг. Нью-Йорк ч одоо яг нэг юм төв байхгүй байгаа даа тий. Мис Робинсон да. Chris Robinson байж байгаа л да. Тэгээ баг минут тоглож. Таунс Тий Таунс ер нь бол 4 дээр тоглоол. Тэгээд Mitchell Robinson чинь ер нь бол энэ дөрөв мөрөнгийн эсрэг бол нөлөө үзүүлж чадахгүй шүү. буцаад Нью-Йоркийн талбай дээр Детройт-гээ хожид авчих магадлал бас байна. Ямар ч зүйл байна. Detroit Pistons өөрөө Өнөөдөр Anunoby гарцсан байсан. Дараагийнх дээр ороод ирнэ. Тэгээ бараг 4-1-ээр дуусчих уу? Pistons өөрөө дөрөвнийг олон минут талбай дээр байлгахгүй байгаа болохоор Нью-Йорк Knicks Mitchell Robinson-ыг талбай дээр олон минут байлгах шаардлага байхгүй болчиход байгаа байхгүй. Би эдгээр Нью-Йорк Knicks-ийн суралт хожим гэсэн таамгийг өгсөн ч гэсэн Detroit Pistons багийн өмнөөс нь бол харамсч байна. Суралт 2-2 болсон байх хэвээр үнэ. Бараг магадгүй 3-1 Detroit тал руугаач байх боломжтой байсан. Тэгэл ахаал нөгөө нэг туршлагатай баг нь яг тоглолтын төгсөл мөчийг илүү хийгээд байгаа бол гол зүйл. За тэр сүүлийн шидэлтэн дээр алдаа үлээгөөгүй талаар бид нэрсэн. Гэхдээ бид нар сая нэвтрүүлгийн турш ер нь NBA-гийн удирдлагын зүгээс энэ плей-оффод энэ биеийн хүчин тоглолтыг үлээхгүй байх тийм бодлоготой байгаа юм байна гэдэг нь ерөнхийдөө харагдчихлаа шүү дээ. Тийм болохоор саяны шүүлтэн дээр шүүгчийн багаас ч гэсэн энэ бол алдаа байсан гэдэг үлээн зөвшөөрсөн ч гэсэн ерөнхийдөө плей-оффын тоглолтууд дандаа энэ бие хүчний тоглолт, алаантай тоглолтууд аль аль баг 100 оноо хүрсэнгүй шүү дээ. Дээрээс нь нөгөө би санджийн хэдэн жил өмнө нөгөө тоглогчдод өөрсдөө шүүгчтэй тоглолтын өмнө гэж уулздаг юм байна шүү дээ. Очоод нөгөө Загранд тэгжсэн шүү дээ. Очоод шүүгчтэй очоод бид тэр жоохон өнөөдөр контактаа тоглоо шүү. Би тэр бити үлээгэр шууд тоглолт ихлээс өмнө хэлжсэн гэдээ ярьжсэн чинь тэр мөр бол яг ерөнхийдөө тэр бол үнэн яг Загранд тэгж хэлсэн байх. Гэхдээ ямар ч шүүгч тэгэл нөлөөлөхгүй шүү дээ. Зүгээр ер нь шийдвэрийг ерөөсөө за тгий гэхгүй шүү дээ. Тэгээ плей-оффын хадуу тоглолт дээр нөгөө зарим үг бас үдээхгүй байгаад байна гэсэн юм л би Найз нь байсан байлгүй тий. Тэр найз нь чиг. За би найз. За ирээд юм хэлсэн чинь за тэгээ. За би жоохон үлээхгүй. Тэр чинь нөгөө шүүгчтэй дээр очиж тэгжсэн гэдгийг хэлж байгаа. Энэ нөгөө түрүүний нөгөө бидний дотоос плей-офф хамгаалт болох юм тий. За энд чинь таан дээр Кавсын тоглохоо хийхдээ шүү дээ. Яваад бол өсөлтөгчөн суул байгаа учраас. Их оноо аваад. Тэгвэл Миннесотагийн тоглохоо 3-т баах. Warriors хамгаалт 2 тоо.
Аа. Юус гэж бодоогүй шээ. Thunder Warriors. За Magic маань хамгаалт одоо уг нь хамгаалтаараа хождог баг маань. Энэ зөвөр ингээд ихний эдийн харуулсан юм байна шүү дээ. Би яг нийт нарах юм бол хараа Lakers-ийн довтлогоо 8 байгаа мөртлөө хамгаалт нь бүр 11-ээс хойш яваад байгаа. Одоо Индианагаас муу хамгаалттай байгаа. Усны дотор байхгүй байна тийм. Харин тэгэхээр Lakers чинь нөхцлөөд бол ийм үнэхээр супер ур чадвартай тоглогчд байгаа учраас хожиж можоод ойрхон яваад байна уу да. Тэгээс ингээд багийн нийт үзүүлэлтийг харах юм бол плей-оффт байгаа Detroit Pistons гэдэг багаас муу үзүүлэлттэй байгаа байхгүй юу? Хамгаалт тоглоом. Уг нь бол одоо тэр Өн өсөлтөд бэлдсэн юм уг нь бол дандаа нэг юм хамгаалдаг тоглогч нар байгаад байгаа үстэй. Wander, Bill Finney, Smith энэ төр чинь тийм л хүмүүс үстэй. дандаа хамгаалчдаг. Тэ оноо авдггүй хамгаалдаг энэ төргээл анх тэгж л авчирсан мэт. Тэгэл одоо байхгүй байна. Тэгэхээр яг нь ер нь бол гэхдээ Lakers ойрхон байна те. Дараа жил бол нэг жоох өөрчлөлт ихэд л эвгүй Аа байна. тэгин. Лукатай бол Лука LeBron хоёр байна гэдэг Лукатай баг бол гэдэг тэгэл дараа жил ер нь шууд контентер шүү дээ. тийм байна. Энэ жил яг зүгээр хитрхийн нэг хайпанда тэгч үү. Одоо жижирэдэг жил болгон руки тусгалжуулагч байхгүй л байхгүй юу? Тийм, дараа жил энэ үйлдвэрлэлээс жижирэдэг бүтэн үйлдвэрлэлийн туршид давхар суралцаад явж л байгаа байхгүй юу? Яг ингээд хажуугаас харах нэг өөр тий өөрөө яг тэрийг удирдаад шийдвэр гаргаад явах нэг одоо хамгийн том толгойн шүү дээ тэр дотор. Ингээл хэнийг тоглохгүйгээ жижирэдэг шийдэн диплом биш тий. Гэтэл ч юм ингээд явахлаад би бол жижирэдгийн нэг 5 жилийн дараа шал өөр өндөр хэмжээний одоо тайрн лөө яаж гарч ирсэн тий. Тэр шиг маш сайн сгалж өгсөн юм. Редик яг энэ жилээс өөрийгөө айгүй сайн харуулсан шүү дээ. LeBron-ыг ч гэсэндээ контрол хийж Тэг алдаатай зүйлүүд жижирэдэг зөндөө гаргасан баг. За бүгд юу харцгаая. Плей-оффын мөчрөх юм уу? Монголоор бол Тэ. За тэгээд Clippers гарч ирвэл яа. Denver Clippers хоёрын аль нь авах хэвээр ер нь хоёр хоёлаа сайн үзэн тий. Тэ. За тэнгууд 7 тоглолт гарах цуур гэсэн чинь яг уул нэлийн олон байнуудыг хараадсэн чинь одоогийн байдлаар бол Denver Clippers хоёр 7 тоглох магадлал өндөр тий. Гүй тэгэл гарч болно шүү дээ. Rockets Warriors 7 явж болно. Болно. Lakers Minnesota ч гэсэн 7 явж болно шүү. Одоо талбайтай очоод өөр болж болно. Тэгэхээр энэ гур бүлэг байж нөгөө байгаа. талаас бол 7 харагдахгүй байна тий. Байхгүй дуусчлаа. Дуусчлаа. Ерөөсөө 4-1 4-1 гээл дуслаа. 7 болох нь уулан дээр Bucks Indiana 2 гэжсэн байхгүй юу? Одоо энэ чирээс Тэгээ ерөөсөө одоо Lillard-гүй бол худлаа. Detroit нэг ганц хожил байна уу юу харагдаад шүү дээ. Одоо Madison очоод Мэдсэн бол Тоолч бахаа тий. Талбай дээр нэг тоглолцож байна. Boston ч гэсэн TD-д дуусгах чинь. Miami талбай дээр Энд ерөөсөө яг Тийм л ах. яг хаашаа ирэх гэж шийдэгдэг байгаа хоёр тоглолт байгаа юм байна шүү дээ. Rockets тий. юу? Golden State нөгөөх нь Clippers байна. Гэхдээ Тийм, Lakers ч болно шүү дээ. Lakers талбай дээр 6 тоглолтыг 5 тоглолтыг хийгээд 2 3 болох боломжтой. Боломжтой шүү дээ. Тий. Хожчин гэж шууд хэлэхгүй шүү дээ. Би бол ер нь бол За 2 3 болгоод яах юм? Тэгээд яг хуу айлын талбаагаас нэг хойш авна л гээл. Аавна л гэж үзсэн шүү. Тэгээ авчвал долоод тоглолт Lakers-ийн талбаа гэж явна л да. Яг хуу гэхдээ ер нь бол Lakers одоо 96% магадлал эсрэг л тоглох гээд байгаа юм л да. Тэгээ 3-1-ээс эргэж ирсэн. Яг би ингэж байгаа. 4% байгаа. 96% магадлалыг ялч чаддаг гэвэл LeBron James, Luka хоёрын энийг хийж явах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол Яг хин том агуулгаараа хийх вэ гэвэл энэ хоёр л нэр байна гэж юу? Яг би бол одоо чинь Minnesota 3-1-ээр хожигдчихсэн бол эргэж ирж магадгүй гэж би бодно. Яг л тийм дайчин баг байхгүй. Эргэж ирдэг баг. Харин одоо ингэсэн Lakers нөгөө сэлгэнээсээ хүн орж ирэхээр оноо зогсчих гээд байгаа баг би бол чадахгүй байх л гэж. чадахгүй байж болно л доо. Зүгээр магадлал бол байгаа байхгүй. Тэг Тэгээ магадлал 4% магадлал байна шүү Магад дээ. чинь бүх багт л байгаа шүү тий. 3-0 байгаа багт ч магадлал байж л байгаа шүү. Тэр бол нэг статистик харах юм бол 100% байхгүй байгаа юм л да. 3-аас эргэж ирсэн. 99-9. Сэлгэнээс нэг хүн орж ирэхээр л баларчих гад байгаа. Эсрэг бага алдчих гал байгаа баг шүү дээ. Тэгэл 5 хүнээ байлгаад Ер нь байгаа. хэцүү хэцүү. Магадлал маш бага. Тэгэхээр тэр нэг 4% Тэгэхээр LeBron, Luka хоёр хийх хэрэгтэй. тэр нэг 4% хийж чадах хамгийн сайн хослол нь тэр хоёроо л. За тэгээд NBA дог тааханд автобусаар өнөөдөр бас их баярлалаа баярлалаа. Тэгээ баясаа байхгүй их хоёр маань ордож ирлээ. Тэгээд даваа гараг пүр гараг болгонд NBA дог маань нөгөө плей-оффын үеүүд дээр явдаг байгаа. Тэгээд пүр гарагт бүгдээрээ уулзцгаая. Тэгээд бүх тоглолтуудаа үзээрэй. Тэгээд NBA догтой хамт дугаар завсаа.